Монголын юм дээр л ингээд анзаарахгүй хэрэгцсэн байхад тэр нь өөрөө ингээд томроод одоо нэг газар очиод хоол идчихлээ гараагаа өсрөөд нэг хүнээс ингээд хеликоптер авчлаа гэхэд тэр нь цаашаа хотоодны шарах юм болоод дараа нь тэр хотоодны хорт товтой үүсгэж юм байна. Магадгүй машиныг зурчхад машин зүг зүйл явж байгаа шүү дээ. Гэтэ хүмүүс машиндаа ингээл амар кэрлэл ингээл арчлаад шууд уурж муурлаа. Чи миний машиныг зурчлаа гэж уурлаа. Тэр машины чи явах хэд ингээд ямар нөлөө байхгүй үзмжингэл л болж байгаа шүү дээ. Тийм. Тэгмүүд таны биеинд чинь нэг юм шинжилгээ өгч зүрх чинь жоохон муухайсан байна гэдэг. Манай монголчууд хаявч. Ерөнхийдөө би зүгээр юм ирүүл юм байна. За яах вэ? Тавьчих гэж. 근데 тийм кейс гарсан шүү дээ. За. За сэбэцүүнгээ сансуу подкастын ээлжлэгийн шинэ дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн их сонирхолтой сэдвийн талаар ярина. Энэ бол одоо хүн болгонд хамааралтай зүйл буюу эрүүл мэндийн талаар одоо ярилцах гэж байна. За тэгээд энэ удаагийн зочноор мөнгөн гүрийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Хүрэл. За тэгээд бас MG Pro эрүүл мэндийг дэмжих төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Энэ одоо амжилттай явж байгаа залуу маань оролцсон ирсэн байна. За цаг гаргаад хүрэлцээрсэн их баярлалаа. Захирлаа мөнгө. За өршнө баярлалаа. Тэгээд хамгийн түрүүнд би юу асуух чинь гэхээр одоо ер нь бол залуу хүн одоо ингээд эмнэлгийн салбарыг өдөртөө аваа явж байна л та. Бас тэгээд дахиад шинэ салбар нээсэн байна. Эрүүл мэндийн үрдсэн сэргийлэх төв. Тэгэхээр ер нь ажлын үед ер нь ачаал ихтэйдгүй энэ салбар дээр одоо ажиллаж байгаад одоо ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ? Ер нь таны одоо талаар зөндөө дэлгэрүүлж ярил л эхлээд нөгөө нэг манай санаа суу подкаст маань алдсан туршлагууд их ярьдаг байгаа. Тэгэхээр ингээд томоохон эмнэлэг аваа явж байгаад мөнгө өргөд монголчууд нэлээд сайн мэднэ. Тэгэхээр хэцүү зүйлүүд ер нь энэ албыг авч явж байгаад юу тохиолж чинь залууны үед. За одоо миний биеийн хувьд бол би сүүлийн 2 жил үйл ажиллагаа захирлаад ажиллаж байгаа. Тэрний өмнө бол бараг 7 жил юм уу цаг хугацаанд захирлаад ажиллажсэн. Одоо бол 10 жилийн болж байгаа шүү дээ энэ жил тий. Тэр нь бол 10 жилэнд нь хамтал байсан байхгүй. Тэгээ энэ жил манайх салбараа нээлээ циркийн хажууд нэг тий гоё жоохон VIP, жоохон очор багтай ийм гоё салбар нэгээ тэн дээр нь гүйцэтгэх захирлаар тавилагдсан байгаа. Тэгээд ер нь бол өөрийнхөө ажлын гарааг эмнэлгийн салбараар ихсэндээ бас жоохон баярлдаг, бас жоохон харамсдаг тий. Асар их чаленж тэр нь асар их чаленж. Эмнэлгийн салбар ер нь жоохон хөгжөөгүй байгаа. Гэтэ одоо хийх юмнууд бас шаардлагатай зөндөө байгаа да. Тэгээд хүний эрүүл мэндийн эмнэлэг гэдэг нэг амар гоё том зүйл байгаад хахад тэрийг бизнес болгоно гэдэг чинь өөр амар жоохон доголдолтой асуудал байхгүй тий. Хүний эрүүл мэндээр мөнгө олох чинь амар тэнэг штэ. Тэгэхээр манай зорилт болохоор ер нь бол мундаг эмнэлэг болъё, сайжрын хүний төлөө явъя гэдэг нэг өрөөнд дээр яваал. Тэгэл дандаа шинжилгээл таваа төхөөрөмж sajуулаад 10 жил болсон ба шүү дээ. Тэгээ ер нь анх мөнгөн гүрэлэг байгуулж байхдаа бол яасан бэ гэхээр асар том тэр барилгыг авчаад за нэг гимтлийн хажууд юм байна. Манайх ингээд гимтлийнхаа очронд болохгүй байна тий. Жохон ингээд одоо бүх шатны хүмүүсэнд очиж чинь зүгээр хуруугаа гимтэлсэн булгасан сахуулаад бүр ингээд тасарсан зодтолцсон хүмүүс очиж чинь тий. Тэгээ ноочроос нэг бид нэр авч ачаалын буруулж өгөө гэдэг. Тэгт чинь ер нь анх юу гэдэг Эмра гэдэг нэг тав төхөөрөмжүүд штэ. Тэр чинь Монголд амар цөөхөн байсан байхгүй. Тэгэл очор 1 сарын очортой байсан заяа. Бодлоо харив 1 сарын очортой байсан. Тэгэхэд манайх Эмра оруулж ирээл 50-аас хөрөнгө оруулалт татаал тий. Тэнгүүдээ ингээл 24 цагаар анхны Эмраг нь хийгээл анхны рентген зургийн давхар аваад тэгэл томограф нь авчихсан. Тэгээд түүхэн юу юм бэлээ. Хүн ирээд үзүүлчтэй. Тэгсэн чинь таны гарч уурсан байна гэдээ явуулж болохгүй шүү дээ. Тэнгүүд нь 24 цагийн хүл авах яалтад тусамжтай болж байгаа. Тэгм одоо мэдээж бас боолж шарах марах одоо хүртэл хийж л байгаа. Манайхаа. За ковидын нэг 5 өдрөл нэг хаалга барьсан. Тэгээс шиг ингээд 10 жилийн туршид бол ингээд жинхэнэ 24 цагаар ажиллаад мэдээж хүний нөөц хэцүү. Мэдээж ачаал нь их. Гэтэ тэгэл тэр хүмүүсийг 24 цагаар зургийг авдаг болоод гипсийг хийж өгдөг, болтыг янзж өгдөг болоод явж исэн. Тэгсэн чинь үгүй яарлаа тусамж гээд хүн ирэхээр ч одоо олгоо ирүүл яах юм бэ? Амарлаг имлэг 4 операцийн өдөр ингээл тэ вакуумжуулсан ингээл агаар магаар нь дээрээсээ ороод доошоо явдаг ингээд юм системүүд юм шүү дээ. 1 метр квадрат дотор чинь одоо 10 сая 1 сая 500 мянган шиг бактери байдаг гэдэг стандарт юм байна. Фильтрээс хамаарат. Тэгээ вакуумжуулсан өрөө гэж ярьдаг. Тэгмээ тэр нь хаалганы дараах шархны идэхэд юм хурдан ч юм уу тийм операцийн өрөөг бид ингээд 4 хийж байгаа байхгүй. Тэгэхээр л бас Монгол улсад тэр нь 5 6 байсан баг байг үндэ. Тэгэхээр манайх бараг 7 дахь 8 дахь 9 дахь 10 дахь юм манайх хийсэн байгаа байхгүй. Тэгэл
тэр операцийн ингээд 4% бэлэн болчихсон 24 цаг нь бэлэн болцсон тий. Тэгээд хүмүүс эрэхт нь ингээд имлэл явъя гэж явж исэн. Тэгээд олгоо бас авах хэрэгтэй байна. Ер нь тэгээд цөсний чулуу хүүд юмуд инээ тэрийгээд. Тэгээд ерөнхий мэсийн тасаг нэгдээд манайх ч бас одоо бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаа. Тэгэл тэр нөгөө хатиг бууглаа, шамбрам гэхээс ахуулаад цаашаага цөс хавдар ходоо тайрах марах гэх амар болоо гэж байгаа байхгүй. Тэгээд жирэмсэн эмхтэй хүний олгоог нь авсан ч гэлээ бүр амар юм болчиход байна. Олгоо шинэ хүн өөхөх эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр жирэмсэн хүн дээр ингэж хагалгаа хийж мэдэх юм. Ингээд юм супер багл ингээд бүрдэл байгаа юм л та. Тэгээ эн чинь өөр ингээд явсаар байгаад за ингээд бид нэр ачаалын ингээд бууруулж чадлаа. Одоо дараагийн юу юм бэ гэдгсэн чинь ингээд амар хөв заяаны төөрөгдлөр гэдэг юм уу тий одоо нэг сонин явдлаар хүмүүсийг үзчихсэн чинь одоо ингээд гараа угуулчлаа гэж хүн үрж ирэл үзүүлжтэй тусан шижгээгээ өгөөл явж байгаа шүү дээ. Тэгснээр эмчээ нэр миний бас энд ингээд байнга өгдөд өгдөө тий. Энэ яатсан байх гэж шөрөснөр хөтөлсөн ч юм. Тэгээ өөрөө мэдэхгүй. Тэгэл ингээд өгөөд энэ гараа ингэсэн чи сайн унаад бүдрээд ингэчлээ. Тэнгүүд эрүүл хүмүүс өвчтөө хүмүүс гэж нэг англи байгаад хахад бид нар яг ингээд дундах юм зааг байхгүй байгаа юм л да. Шууд эсвэл ингээд хаалаа норох хэрэгтэй. Нуруу өвдөж нэг. Нуруугаа яаж зүгээр би ингээд сунгаад зүг болчихд гэл дасгал хийгээл ингээд хүмүүс гүрээгэл болчихд. Тэгж жаgal бүр болохаагаал эмчтэй очингууд хагална. Хагалгаа юм. 10 сая 20 сая тий. Хагалгаа хийхээс байхгүй мэн гэл. Тэгэл нөгөөх нь амьдрал ингээд нөгөө хөлмөл нь бадаал өвдөл татаал ингээд гэж шүү дээ. Тэнгүүд манайх та эртдээ үзүүлсэн байсан бол наа чинь сэрхэн цах ажиллаж болно шүү дээ. Өмнө нь ялчгүй тийм байсан байхгүй. Нурууны өвчин яаж чадахгүй жаад ийм юм уугаад гүрийж агаад тэнгүүдээ хаалга нордог. Тэгсэн чинь дундуур нь одоо сэргийн цах гэдэг амар том юм зах зээл гараад ирсэн. Тэнгүүд тэр нь өөрөө хаалгаа нэмж дуулсан бол тань хагална л гэж. Та эрт үед үзүүлээд нуруу өвчин гэх юм бол сэргийн цах зөвлөхийг үүсэхгүй байхгүй. Манай л очиод. Тэнгүүд зөвхөн бэртэж гимтэхээс өмнө тэг яг өвдөж заавал хаалганд орохоос өмнө хүн өөрөөс үзүүлж болно шүү дээ. Тэр утгаараа манайх ингээд салбар нэгээд тэр хүмүүсийг ингээд эрүүл дээр нь үзээд оншилчих юм бол хамаагүй бага зардлаар хамаагүй том бэрхтлийг дааж таарч байгаа. Одоо юу гэдэг үнэ шүү дээ. Тий, одоо юу гэдэг хүмүүс бол ингээд ив эрүүл гэж явж идэг. Тэгэхээр би эрүүл гэд өөрөө хэлээд байгаа. Магадгүй чиний биед чинь одоо нэг кейс чиний зүрх чинь жоохон дэлсээд толгой чинь жоохон эргээд гэж боддог. Тий, нойрмор муу авал стресстэй ч юм аа тий. Тэгээ тэр кейсийг хүний ингээд бодоод үзэхээр ингээд эрүүл гэж бодоод байгаа өөрөөгөө. Тэг чи яг үнэндээ яасан бэ гэсэн чинь зүрхэнд дэлсэн байсан. Тэгээ зүрхэнд дэлсээд чинь ингээд одоо яа тий далд марлд ч юм хаалт ч юм амар орол ирсэлээ ба штэ. Тэгэл нөгөө юм стресстэй нойрмуутай гэж яваад байгаа байхгүй. Тэгэл ажлаас болоод ингээд стрессцсэн байна гэл. Тэгээ явж байгаад нөгөө юм чинь ингээд за би эмдгээр явъя биш юм байна гэдэг чинь нэг юм эхон тарч зүгээр. Цус юмсан зүгээр. Энтэх авсан чинь бүх юм зүгээр гэж харж байгаа. Тэгээ тэр нь эмчтэйгээ ингээд яриад би ингээд нэг л биш байна гэдэг чинь эмчин за тэгвэл чам дээр нэг юм 24 цагийн зүрхний бэлэг гэдэг. Ингээд амар эвгүй цаг байх гэдэг. Наачингууд ингээд том юмнууд ингээд баах юм цэжчин дурнаа 24 цагаар чинь бичдэг гинэ. Тэгээ тэрийг бичсэн чинь ингээд та 7 шөнийн цаг таны даралт чинь юм биш тэ зүрх чинь ингээд сөхөлж штэ тэ. Та өдөр тутмын цагууд ингэсэн байна. Унтчих чинь юм байна. Сэрүүмх чинь юм байна. Дээшийг ингээд минутанд 60-аас 80 цохилохтой зүрх чинь 140 мөч хүртэл хурж ийн гэл тэ. Энд чинь нормал нөхгүй юу. Тэр мотор нийлэх чинь зүрх чинь ингээл хахаар цохилохоор. Тэгээд эн чи одоо яаж байгаа юм бэ гэдэг нь үзэх зүгээр өссөн хүнийг тэгээд оншилж байгаа байхгүй жишээлбэл. Тэгсээ за таны эн чинь юм байна. Зүрхний юм асуудалтай байна. Та энэ хэмээг оо. Яг шалтгаан юу юм бэ гэсэн чинь таны над хамар чинь байна. Таны над хамар чинь ингээд багтаа зоодолсон уу, зөксөн үү, бүдэрч уунсан уу мэдэхгүй шүү дээ. Тэгээд энэс чинь болоод таны ингээд хүчил төрөх чинь хангалттай авахгүй нь. Та хамраа амьсгалахгүй нь. Тийм учраас нөгөө нэг хүчил төрч хөрөх гэж зүрх чинь дэлсээд байна. Тэнгүүдээ зүрх чинь дэлсэнгүү толгойч өвдөд байна. Толгойч өвдөд тэгээ магадгүй гамер явах гэдэг юм уу тий өрөвсөл орж ирээд тэгээ бахан батган хатаг мэтг гараад байна гэжсэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүн сайн хаалганд ороо зүрхэлсэн. Тэр нь би. Тэгээд юу гэдэг асар ингээд том эрсдлийг жижиг нэг юм хамарны таславчтаас болж хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо ч ингээл хажуу талаар нь ороод ингээл ясын сайхан нөгөө нэг Египтийн нөгөө пирамидыг хийдүүлж хадаас харж байгаа шиг тэр шиг ингээл хамрыг янзлаад буцаагаал оёол ингээл хөгөрч мөхөрх юм ч байдгүй юм байна. Тэгэл ингээл хамар нь амар гоё нэгдэл агаар сайхан болсон чи толгойн өвчин байхгүй болол зүрхний үн ингээл хэвэндээ ороод ирч хүчээр дүрэн баг. Орой ингээл 4 цаг гэл ятраал толгойд өтгөсч.
Тэгсэн чи одоо ингээл бүүн ирч хүч тий. Ингээл үзэлцээ. Хуралд орё хамаагүй. Тэ асуудлыг шийдээ. Ямар ингээл ажлаа хийгээл явчих. Ямар ч зүйлс байхгүй. Тэгэхэд яг ингээл толгой өвддөг байсан тэр үе бодоход ингээл би 4 цаг гэл тэгэхэд ингээл кофе байна уу, кола байна уу тий. Чихэрэдэл нэг ичвч амбаа санагдал. Тэгэл ингээл ажилласаа гэж хашаа өдрөж авал тий. Ийм нэг цухтмаас санагдал нэг ийм хэцүү үдэн шүү дээ стрессний үед. Тэгэхээр ийм жижигхэн юм ийм том амьдралын хэм маяг ийм өөрчлөж чадчих. За ингээд сая нөгөө нэг эмнэлгийн кейсүүдийг бол та дэлгэрэнгүй ярьлаа л да ийм гард юм. Тэгээ би бас өөрөө давхарсыг бах мэдээлэл авчлаа. Ийм учиртай юм байна гэд. Тэгээд нөгөө үзүүлэхгүй яваад тэгвэл хэдэн жилийн дараа хориглогдоод юу байгааг сайн ойлголоо л доо. Тэгээд үндсэн мөнгөн гүргээд эмнэлэг байна. Тэгээд хажууд нь дахиад MG Pro гэдэг ингээд салбар нийслээ. Яг энэ салбар нийсэн зорилго нь одоо юу юм бэ? Магадгүй та одоо тий манай шин төвд үзүүлэх юм бол элэний жижиг юм эртгэнд имжсэн байх юм бол том одоо өгчлөлт ч юм уу тий тэр эмгэгтэй шиг мэдчих юм бол хоолой дэлбэр барайл жоохон насад өдгөнийг л бензингээ одоо магадгүй хөвлийн юм уу багасгаал тэгэхээр тэр элэний цирроз хавдар матуурал гэдэг асуудлыг босч болох гоо. Эсвэл магадгүй би ярих уу тийм би зүгээр шалтгаан явж исэн хүн магадгүй бөөр мөрөн ч юм уу асуудалд орсон тий. Тэгснэ цөс мөсөндөө чулуутай алдсан мэдэхгүй ч юм. Жижигэн амар гарч ирдэг. Тэгээ нөгөө саний ярьжсэн тэр нөгөө бурхны юугаар ч юм уу тийм шашнаа бодох юм бол ингээд амар сонио таныг мэддэг хүмүүс амар ирж байгаа. Тэгэл нэг хүн хөлөө хугалцсан ирж хахад тэр хүний судас нь бүглэрсэн байгаа. За. Тэгээ тэрийг өөрөө мдээгүй. Тэгээ хөлөө гипс зүйлсийн дараа энэ бариад ах шиг нэг л эвгүй нэ гэд эмчнүүдтэй зүг зүгээрээ гадах чинь яас гэж. Би ингээд бадаад байна гэд. Тэгснэ чи энэ эмчүүд үзүүлж гээд дагуулчаад манайдаас нэг судасны хаалга хийж штэ. Тэг ингээд хөлнийхөө вений судасны хаалгаа нэгээд хөлнийхөө нэг судас нэгээд бүдүрцсэн мэт зарим хүмүүс тий. Тэгэхэр ингээд харж дотроо ингээд нүчигэд бүглэрсэн. Тэрэн дэг ингээд одоо ханиаж минийх юм бол ингээд ууш руугаа ороод бүгэлждэг зург мөрхөр ингээд гацчдаг юм. Бүглэрсэн гэж амарсан нүжирхүүл нэг юм байт юм л да. Тэр нь амар том бүдүүн судас. Тэрнийх юм нь очиж жижигхэн судасаа бүглөө штэ. Тэгэл ингээд хаалт мөрөлдөж байгаа тий. Тэгээ тэр хүн хөлөө уусныхаа дараа л эмнэлэг очиж байгаа. Эмнэлэгт очиод эмчтэй нэг хөл ингээд байгаа. Ер нь хаяа гэдэг байсан ингээд зөөрөө хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нь ийм том эрсдэлт байсан биш. Тэгээд амь насны хэмжээнд аврал болж байгаа. За нэг гараа хугалцсан юм байна да ингээд хаалгаанд ороо за хөвтөж байгаа хэмжээний хүмүүсөө шилгээ өгч игээл тэгсэн чинь дахиад нэг ингээд хотоодны шахтаа ч юм уу тий. Уушгиндаа нэг юм таглах хаал гэж байгаа. Хэмнээ ер нь ойлгосон юм бэ гэхээр цоо ирүүл хүмүүс ер нь амар цөөх юм байна. Одоо Монголд ч нэг цоо ирүүл нэг бүх хүмүүс л жоохон галзуугаад тааш машин марж байгаа хүмүүс шиг бүгдээр бүглэрсэн Монголын стресс нийгэм утаа улс төр яат ингээд стресстэй байгаа гэдэг ба шүү дээ. Тэнгүүд яг биеийн хөвдчихэндээ одоо магадгүй нэг хүн цайрны дутагдaltaй, витамин D-ийн дутагдaltaй. Хеликобактер үзүүлж байгаа хүмүүсийнхэн 80% нь хеликобактертэй. Тэр өөрөө мэдгүй байдаг. Заавал ингээд одоо хотоодын шарах үүсгдэг нэг тийм хотоод дотор ургадаг нэг юм бактери юм ш тэр чинь тий. Яг ингээд хотоод руу чинь ингээд нүх ухаж амьдэрдэг тэндээ үрчдэг. Олон болохоор тэр нүхнүүд нийлээ шалгалцдаг. Хеликобактер чи тийм байна. Тэгэл нэг амны өнөр гарч мараал одоо нөгөө нэг дотоодныхаа дараа тархлаа махлаа унаал би нөрөвсөөл байгаа тий. Тэгэхэд тэр шийдлийг өгч байгаа 100 хүний 80 хеликобактер гэдэг дунджаас тийшээ хүмүүс л асар хэмжээнд ч явж байгаа. Тэгсэн чи яасан гэсэн чинь нийтийн хоолны газар халбаг сэрэг ашиглаж байгаагаас болж байгаа ч юм уу тий. Эсвэл чанаргүй газар хоол идж байгаа фаст фуд мөдөр хоолж байгаа ч юм уу эсвэл гэрийн ариун цэврээ муу харилцдаг тийм хүмүүсээс болоод ч юм уу. Дааж болохоор Монгол болохоор бас нэг нар жоохон муу үдтэй юм байна. Мэдээж гоё сэнхэр цэлмэг сайхан тэнгэртэй гоё хөдөө гардаг ч гэсэндээ ер нь харьцангуй нартай хугацааны яриад бага юм л да өндөрлөг зурч бас. Тэгсэн чинь шилгээ өгч байгаа хүмүүсийнхэн D-ийн дутагдaltaй хүмүүс мараг 99% D-ийн дутагдaltaй. За одоо бол 95% болцсон дээ л дээ. Гэтэ ингээ 10 жилийн хугацаанд шилгээ өгч байгаа хүмүүс тий. Тэгс чинь D витамин чинь өөрөө яг бусад юунуудынхаа нэг одоо юу гэдэг юм. Тээвэр бусдаа ингээ юм эрдэс мөцөн зөөж өгдөг нэг юм. Тэгээ D унчхлаар дахлаа ундаг гэдэг байгаа нь ингээл нөгөө хүмүүсийн эрдэс мөцөнд байр-байранд хурд очих байна л гэсэн үг шүү дээ. Автобусны цагт тий. Автобусанд бөөнөрөө чихэл амжих байх гэсэн байхгүй. Тэгэл автобусны хангалттай болол бүгдөө байхгүй болчихмол гоё шүү дээ. Тэгэхээр цусны өрөвсөл чинь нэг бүгдөө байгаа. Цус нь өндрөл биений өвдөл тий. Тэгэхээр жижигхэн л ийм асуудал байт юм билээ. Тэр нь тоохгүй байснаас болол өндөрчдөг. Хүн гэдэг чинь амар комплекс шүү дээ.
Амар олон төрлийн эрхтнүүд, амар олон гормонууд те тэгэл гадны нөлөө идж байгаа амьдралын хэв маягууд гэл нөлөөлж байгаа юм амар олон ба. Тэнгүүд нэг жижигхэн юм дээр л ингээд анзаарахгүй хэрэгцсэн байхад тэр нь өөрөө ингээд томроод одоо нэг газар очиод хоол идчихлээ гараагаа үсрээд нэг хүнээс ингээд хеликоптер авчлаа гэхэд тэр нь цаашаага ходоодны шарах ч юм уу болоод даан тэр нь ходоодны хор тавтар үүсгэх ч юм уу те. Яаж байгаа вэ гэсэн чинь тэр шарах чинь буцаад анин штэ. Тэгээ анихтаа нэг жоохон буруу аниал судсан жоохон далиж очиод тэр нь ингээд нэг том болчтой. Тэгэхээр тэр нь өөрөө хавтрын эсмэс ч юм уу эсвэл хоргоо хавдар ч юм уу ингээд болох юм. Эрсдэлтэй ч юм уу ийм юм амар хэд баг. Тэгэл одоо юу гэдэг шамбармаа имжлэхгүй яваадсэн чинь тэрэн дараа нь идээсээр байгаа нөгөө шулуун гэсний хавдар модорч болдог ч юм уу тий. Тэнгүүд тэр нь нөгөө их гүйлэгдээс болж байгаа. Буруу тас хөдөлгөөн багасаа болж байгаа ч гэдэг юм. Ийм олон юмнууд байдаг. Тэгээ би бүр тэрийг одоо баг эмчиг ярьж байгаа шүү дээ. Ингээд сонссоор байгаа хүн дагуулж явсаар байгаа сонссоор байгаа тэгээд за ер нь бол эрт үед нь л бүх юм эмчилж болд юм байна. Уншиж болд юм байна. Гол нь эмнэлэг явахаас хүн амар юм. Эцтэй. Одоо бид нэр ингээл одоо багаас л эмнэлэг рүү явж хат юм үнэр нэг юм сонио цагаан халаатай муухай хааштай ингээл хүмүүсэд ч тээ. Тэнгүүд бодож байгаа хгүй за хүн эмнэлэг рүү явах ёстой мэдж байгаа. Фитнес яваад шүү дээ. Витамин уугаад шүү дээ. Тэгэл архиа ингээл татгалзал тий эрүүл болж чадчих واخ. Одоо үеийн бас Монголын нийгэм бас арай жоохон ухамсартай болсон интернет хөгжөө тий. Тэгээд боловсруулаа олгодог болсон. Авч чаддаг болсон тий. Тэнгүүд эмнэлэг рүү очно гэдэг юм чинь орчин нэг муухай. Очор дараалалтай үнэр танар нэг юм эмнэлгийн үнэр нэг хоосон зайтай нэг юм газар байгаад шүү. Тийм учраас бас салбар нээж байгаа нэг эмнэлгийн биш орчинтой гоё хийсэн байгаа бид нэр. Тэнгүүдээ ер нь болж өгвөл 20-с дээш өдөртөө авахгүй цөөхөн хүмүүстэй VIP үйлчлэгийг үзүүлээл тэгээд санаа нэм байгаад байгаа байхгүй. Үнийг үзлээ бүх онцлогыг хийж өгч болно. Энийг газар очингууд одоо чи нэг газар үүдэн штэ ингээд амар алдартай гэтээ амар үнэтэй. Тэнгүү тэр газар нь яадаг вэ гэхээр манад энэ байхгүй тийш ч үзүүлчих. Та цаал хотод дуранд орох хэрэгтэй байна. Та мөнгөнгөрлөж үзүүлчих. Та нэг хүчтэй гарчиж илэгнэр чи нэг юм гарчиж одоо яах вэ гэж мөнгөнгөрлөө очиод хөвтчих гэж. Жишээлбэл тий. Тэнгүүд тэнд цогц онцлогоо явуулж чадахгүй. Онцлогын дараа эмчилж чадахгүй. Манай дээр яаж байгаа гэхээр эрүүл дээр та хяналтанд орчих. Ямар нэгэн юм бол их шиг эмчилж чи тэрийг тий. Жижиг юм байл эмчилж чи. Нурууныхаа хаалгаанда 10 жил дараа ороод эрсдэл өндөр мөнгөнүүдэд орох уу? Эсвэл өнөөдөөс эхлээд та сэргийн засгаар яваад тасалаа залгаад зааж өгч бас хүн юм ингэж өргөдөө шүү тий. Ингэж унтахтаа орноос ингэж босдөө шүү. Машинаас сууж байгаа хөлөө битээ ачаараа ч юм ингэ зааж өгч тий. Тэнгүүд сонголын өгч тий. Та өнөөдөр ирүүлээрээ байгаа амьдралын маяг өөрчлөлт магадгүй жингээ асах хэрэгтэй. Магадгүй тасалаа хийх хэрэгтэй. Фитнестэй явах хэрэгтэй. Ууланд явах хэрэгтэй тий. Эсвэл одоо байгаа нөгөө нэг комфорт зонд орсон явж байгаа та 10 жил дараа 20 жил дараа хаалганд орсон гэдэг л иймэр сонголторч байдаг. Манай про дээр одоо MG Pro гэдэг байгаа нэг салбартыг яаж байгаа гэхээр хүнийг хамгийн эртээс нь эмчилж байгаа. Оншилж байгаа. Хамгийн эртээс нь хүнийг оншилж байгаа. Тэнгүүдээ оншлонгуудаа нуруу нугасны дали мөри тэ булчингийн зангирал нэг хөгжил машин хараад эрс бодисны хараад ингэж. Асуудал байх юм бол таныг бэвтүүлж өгч болно. Мэргэжлийн эмчид таныг эмчилж өгч болно. Шаардлага бол хаалгыг нэгдэж болно. Хаалгаа хийснийхэн дараа молтын 24 цагаар хагасаа бүтэнгүй хийж. Тэгчээд магадгүй та одоо сэргийн засгаар одоо явах шаардлагатай байх юм бол гэж одоо нэг гимтэл мэмтэл үений хаалгаанд орсон хүмүүс чинь сэргийн засгаар явдаг байхгүй. Ингийн хүмүүсээ чинь нэг газар очиж үзүүлнэ. Өөр газар шинжилгээгээ өгнө. Тэгсэн нэг газар очиж хөвтнө. Тэгсэн тэнд очиод хаалгаанд орно. Хаалгаанд орсноо болтын газар хайж болтоо олох тэр шахны дээлээд өрөвсдөг ч юм уу тий. Тэгээ эмч нэг хайц яг нэг хүн барьж авч явдаг байхгүй. Тэнгүүд магадгүй танаа байгуулах ч юм уу тий манайхтай хамтран ажиллах юм бол тэр хүмүүстээ дискаунт өгч бас болно шүү дээ. Why not? Тэр байгууллага хэвлэл мэндийн бид тааж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэнгүүд эрүүлээс нь ахуулаад бүр ингээд хаалгаанд ороод хаалгааныхаа дараа нь тэгээд бүр сүлэлтэд бүрэлдэхүүн сэхийн хүчин намдах гэдэг бүгдийг хавцаад буцаад таныг эрүүл замрын түлхдэг шатанд нь очиж. Мөнгөөр имлэг анх ямар байсан бэ гэдэг тэгэхээр анх хөлөө усан гараа усан болохоо бай гэсэн хүмүүс л ирдэг байсан. Тэгээд бид нэр хараад энэ бол бизнес биш. Бид нэр ямар нэгэн эрүүл мэндийн салбартаа нөлөө үзүүлэх хэрэгтэй. Тийм учраас бид нэр сэргийн засгийг нэвтрүүлээд ингээд одоо Монголд үл сэргийн засаг байна. Тэгээд тэндээ тогтмол төхөөрөмж ялгаа гэж байгальтай байдаг шүү дээ. Одоо манайх бол Солонгосоос хамгийн лаг Монголд ганц гэдэг
лазер апад авчирч чинь нөгөө юуны апад авчирч чинь нөгөө давинчи гээд нурууг ингээд гоё салгаж өгдөг те. Тэнгүүд бусад юмнууд дүүрэж байгаа байхгүй. Манайх ингээд 24 цагийн юугаа гэдэг бусад юмнууд бас дүүрэж байгаа. Энэ юу гэдэг өрсөлдөгч гэхээс илүү Монголд бас ингэж болдсон шүү гэдэг шатлалын төвч өгч тий. Тэнгүүд тэрийг бас хүмүүс дүүрэж байгаа байхгүй. За энэ юм хэрэгтэй юм байна. Ийм зах зээл байт юм байна. Энэ шиг очие. Мэдээж тэр хүндээ супер үйлчлэг үзүүлэх зохицсон юм юу гэдэг амар хэцүү. Тийш бол бид нар зорж байгаа. За сая таны яриг нэлээд сонслоо. Тэгээд яагаад ингэж өрчсөн сэргийлэх ёстойг би үнэхээр ойлголоо. Тэгээд талбар дээр нь байдгүй учраас бол талбар дээр нь байдаг хүн учраас одоо бүх мэдээлэл дийлэрэнгүй хэлж л та. Гол нь сая ингээд маш их буюу эрүүл хүн гэж баг ховроо гэж нь бие махбод дэв шүү дээ. За сэтгэл санааг нь болий тий. Бие махбод дэвд эрүүл хүн гэж ховроо гэд ялангуяа зүгээр л Д витамин А захын дутагдсан байдаг гэж нь. Эрүүлийн хувьд бол эрүүл зүгээр яг цоо эрүүл гэдэг утгаар нь хэлж байгаа шүү тий. Цоо эрүүл хүн цоо эрүүл. За цоо эрүүл гэж хэлэх хэрэгтэй юм. Цоо эрүүл. Тэгэхээр Д витаминууд юм дутагдaltaй гэж байна. Тэгэд эндээс үүдээд хүн мэдхгүй имлэг авахгүй сайн жишээн дэр ингээд хөл гараа хугалж иж имлэг өчнгуудаа бус шалтгаанууд болж мэдээд шүү дээ. Энэ бол ингээд амар харамсалтай ч юм бас тэр хүн хөлөө хугалааг бол одоо чинь тийм бус юмудаа мэдхгүй тэг явсаар л байна шүү дээ. Жишээ нь тийм энэ шиг яад хизээ байх ч юм уу тогтмол өөрчлөсөн шинжилгээ өгөх ч юм уу эрүүл мэндийн гэж одоо юу гэдэг тийм байнга нөгөө машины моторын тус юм шалгадаг гэдэг шиг ингээд тогтмол шалах хугацаа нь юу н хизээ байх хэрэгтэй юм би хизээ хүн байнга тогтмол орж иж энэ одоо би гайгүй байна асуудал үүсвэл баг дээр нь те хаглаа моглоо гэхээр дарж авах боломжтой юм энэ дадлыг юу н яаж суулгах хүмүүстээ яаж энийг одоо тархинд нь ч юм ойлголт хийх вэ аль хүмүүс нөгөө айж байгаа айц нь миний бодож байгаа бол тим юм илрээд гараад ирчихүү гэсэн айц байт юм шүү хүмүүс юм гараад ирч би нэг зүгээр гүргээ яваад тэгээд эцсийн үцг гээд бүр гинтчиж л очих гээд байдаг. Энийг яаж одоо дадал болох вэ? Одоо та бүхний хийж байгаа нь өргөсөн сэргийлэх төв. Тэгэхээр хүн очихоор баг үгүй би зүгээр шүү дээ. Бүхэн хүн тэгж хариулах байх магадгүй. Тэгэхээр ингээд амьдралын хөвшлөлт нь очоод байга пицч явдаг шиг хаяа нэг үзүүлэх хугацааг нь яаж мэдгүй хүнүүд яаж суулгах юм тийм. Таны талаар тайлбарлал. Одоо миний анзаарснаар гэх юм бол мэдээж өргөсөн сэргийлж үзүүлж байгаа хүмүүсийн бас дийлэнх нь ерөнхийдөө эрүүл гардаг. Гэтэ жижигэн юмнууд гэдэг байгаа нь одоо цус нь жоохон өтгөн байна да. Цус жоохон магадaltaй байна да. Битүүн дээд сайртны юм байна да гэдэг юмнууд нь бол ер нь эртгэндээ засчих юм бол цаашдаа хүндрэх асуудал нэр багаснаа гэдэг утгаар ярьж байгаа. Гэтэ эндээс бас магадгүй та нэг вирустэй байна. Нэг илгэнээс нэг юм ургацсан биш. Энийг хяналтанд аваарай гэдэг ч юм уу тий. Ийм асуудлууд гарч ирэх юм бол тэр нь цаашдаа хянуулаад эмчилгээг хийгээд идэгч бас болно шүү дээ. Хүндрүүлэхгүй. Тэнгүүд эмнэлэгт үзүүлэх гэдэг нь юу гэхээр одоо 30 наснаас хойш гэж ярьдээ ер нь бол. За. Та 30 наснаас хойш жилдээ нэг удаа цогц эмчилгээ үзүүлсэн байхад бол хамгийн зөвөө одоо харамсалтайгаар өвчин амир залуучж штэ. Амир гойгоо залуусууд ингээл гинт ингээл зүрхний юугаар ч юм уу одоо цэрмнээс авт туслаар явж юм. Тэгтээ цэрм нь үнэхээр ингээл харавцсан сэрийгүү тэгчлээ амир харамсалтай сонсож байгаа байхгүй. Тэнгүүд залуу юм чи яа гэм бэ гэдэг энэ яриа одоо амар хэцүүлж чаддаг байхгүй. Нэг магадгүй машин нэг зурчхад машин зөв зүйл явж байгаа шүү дээ. Гэтэ хүмүүс машинаа ингээл амар кэрлээл ингээл арчлаад шууд засуулж уурж муурлаа тий. Чи миний машиныг зурчлаа гэж уурлаа. Тэр машины чи явах хэдэ ингээд ямар ч нөлөө байхгүй үзмжинд нь л нөлөөлж байгаа шүү дээ. Тий. Тэнгүүд таны биеинд чинь нэг юм шинжилгээ өгч чи зүрх чинь жоохон муу гарцсан байна гэхэд манай монголчууд хаяавч тахгүй. Ерөнхийдөө би зүгээр юм байна. Эрүүл юм байна. За яах вэ? Та амарчгалч. Гэхдээ тийм кейс гарсан шүү дээ. За. Уурхаан залуу үзүүлээд тэгсэн чинь ер нь ажил хийж болно. Гэтэ та зүрхэн дээр асуудалтай юм шүү. Энийгээ хяналтанд аваарай. Тэг нэг одоо ажил хийж болохгүй гэж хэлж болохгүй. Зүгээр л залуу сайхан л гоё ах шүү дээ. Хяналтанд аваарай гэхэд ах бол би эрүүл юм байна гоё. Тэр хүний зорилго нь ажлаа хийхдээ та энэ бичгээ аваад ирэй гэсэн шаардлагатай байсан ба компаниас. Хүний нөөцөөс хаа баасан ч мэдэхгүй. Зүгээр гэдэг бичиг тий. Зүгээр гэсэн. Жилдээ нэг удаа үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд нь мэдээж одоо уул уурхаа мурхаад магадгүй төмөр замд ажиллаж байгаа хүмүүс чинь жилдээ одоо зам барилгад ажиллаж байгаа хүмүүс жилдээ нэг удаа үзүүлсэн шүү дээ тий. Тэнгүүд тэр хүн үзүүлээд би ерөнхийдөө зүгээр юм байна. Зүрхэн дээр анхаарсан байна гэж бичиг төгсөн баг. Тэгсэн чинь нөгөөдөл нь яач юу гэсэн чинь 2 сарын дараа 3 сарын дараа зуны хаалганы харанд хараад газар дээрээ болцсон байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нөгөө мэдээж тэр манайхтай
Тэгээ энэ дээр мэдээж манайхтай нөгөө хамтарч байгаа байгууллага нь ингээд гомдол гараа штэ. Таны нүг ирүүлэхэд хэлсэн штэ. Энэ үжийн асуудал. Гэхдээ мэдээж одоо ажиллаар явж байгаа нэг ар гэрийн асуудал гарч ий нөгөө нэг шүүх мөх яасан мэдээж хабаас нь асуудал гарна уул урхаа дээр нь магадгүй зогсоогоод мөртөө шалгах явагдсан шүү дээ. Тэгэнгүүт манай талаас үзүүлсэн чинь энэ хүн чинь зүрхэн дээр асуудал байна. Энийг та хяналтанд аваараа буюу даралтаа хин эмээ уугаад хяналтаа ингээд яваа. Шаардлагатай бүр эмчтүүлээ гэсэн бохоо. Өрдсөн сэргийлэгч нь бол ингээд танд ямар нэгэн асуудал байна уу гэдгийг ерөнхийдөө л гаргаж байна. Ерөнхийдөө. Мэдээж та бүх юмгаа нэрвүүлэх юм бол магадгүй хойш төргөн үзүүлж болох байхгүй. Өөрийнхөө биеийг бүгдийг нь ухуулад ингээд ямар нэгэн асуудал нөхөд магадгүй 2 сая төгрөг 3 сая төгрөг болж магадгүй. Гэтэ мэдээж 200-аас 300 мянган төгрөг үзүүлж байгаа бол ерөнхийдөө шээсийн үзэж байгаа, бөөрийн үзэж байгаа, эдийн үзэж байгаа ерөнхийдөө л хараад за энэ нэг юм биш үгээд тэр юмыг зулгаагаад авдаг. Уяаны үзүүл барьж байгаа гэдэг чинь тий. Завч тийм гоцоо авдаг. Тэгсэн чинь тэр кейстэй гоцоо биш үү та энэгээр яваараа гэхэд нөгөөх нь ерөнхийдөө би зүгээр юм байна. Зөвхөн дээр жах асуудал багт нэрэл ажиллаж болно. Хяналтаа авах хэрэгтэй гэсэн чинь халуунаар нь 100 мянга түүхнээс чаяг ядарч хагаад тэр хүн бурхан болсон байгаа байхгүй. Тэгэхээр их гээд байгаа санаа нь үзүүлчихэд зүгээр гэж хайж явж байгаа нь яг эцсийн байдалтай тэр нэг машины зурулсан юга янзлан гэдэг шиг тэрийг бүр эцсийн байдал хүртэл нь яваад өөрийгөө харьлах хэрэгтэй байхгүй. Өөртөө харьгүй мэхэд иргэн дээр нь харьлах хэрэгтэй шүү дээ. Харь түнд харьлах хэрэгтэй шүү. Тэгээд одоо нөгөө нэг хөгшин настай аав ээжүүд би явахгүй гэл те. Тэнгүүтээ мөнгө мөрөг байна гэдэг ч юм уу те. Тэгвэл хүүхдүүд нь та яваа штэ гүйчтэй гэл баг. Одоо төгсөл байдал тийм биш зарим газар. Тэгэхэд багасаа ингээд хөвшөөд багасаа тэгээд 30 настайс. Одоо тэгэхээр энэ улам урагшлаа нас залуужаад байна тий. Тий, өвчний үеийн залуужаад байна. Тэгэхээр ер нь бол 40 мөч төхөөд биш ер нь 30 наснаас л жилдээ нэг удаа үлсэгтэй хамгаалсан байх хэрэгтэй. Тогтмол тий. Заавал нөгөө нэг төрөвлж хаа чинь гэж ярихгүй. Заавал эмэгтэйний министраас таалал гэж ярихгүй. Хөхний хорт одоо гэж айлгах албагүй байхгүй. Зүгээр л жилдээ нэг удаа тогтмол мөнгөөлөө үзүүлчих юм. Тэгээд өөрийгөө юу л гэдэг баталгаа авчих. Тэг санаа амар яв. Тэгээ юм өчөөд эмч намайг түргэсэндээ гайгуудыг энэ чинь нөгөө нэг цөсөнд чулуун гэжсэн энэ нөгөө цөсөнд одоо болохоо яж байгаа бахтаа гэдэг ч юм уу тий. Өөрийгөө мэдүүлж эхэлж шүү дээ. Зүг. Тэгээ одоо бүр хоол зүйч нүртэл таны цусны бүлгээс заахуулаа таны биеийн физиологинд чинь тааруулаад ийм хоолуус хэрэглэх юм энэ хүртэл байт юм бэл. Тэгээд 30 наснасаа хойш нэг удаа 40 наснасаа хойш жилдээ 2 удаа хотодод урандуулж явах хэрэгтэй ч юм уу тийм байт юм. Тэр ойлголоо. Тэгээд сайн таны авдаг жишээл шууд бууж ин тийм машин дээр нэг зураас бол гэл яаран сандраал нэг засвар төгөхгүй л дээ. Тэгснэ та нэг өрсөн сэлгэнд орыг бол заахгүй гэж болно. Тэгэхээр энэ бүр амар том нэг юм сонин сэтгэлгээний ч юм уу нэг юм байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр энийг л хүмүүст мангашуулахын тулд за жилдээ нэг удаа шинжилгээнд орох хэрэгтэй байна. За тэхийн тулд та өөрийгөө ойлгох хэрэгтэй мэд надад айгүйх бууж байна. Тэг жоохон зөөрлөнгөд миний тэр авт юм да. Энэ шиг магадгүй ингээд эмчтэйг илүү сайн ярилцах юм болоо да. Миний саний нөгөө ярьсан кейсэн дээр бас нөгөө анхны кейсэн дээр тий толгой өвдөж байгаа шалтгаан хамарны хаалханд хийгээвөөсөө болоод зүрхэнд дэлссэн байсан учраас миний бие ядарсан байсан тий. Төвчөж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дугаа асуудал шал өөр газар байгаа байхгүй тий таамаглах гаргагүй. Тий. Тэгэхээр хүний эрүүл мэнд гэж үнэхээр одоо ямар нэгэн мөнгө төгрөг эд зүйлсээс хойшгүй чухал зүйл учраас сая мөнгө мөрөмтлийн хүрэл захирлын хэлснийг одоо баг ингээд тэмдэглэл дээр бичээваад ингээд хадгалмаар санагдаж байна. Тэр нь ямар ч үстэй гэхээр өөртөө хэлэхгүй хүмүүс мартчихад байт юм аа л гэж бодоод байна л да. Айгуу чухал зүйл гэлээ. Би одоо хүртэл ингээд шинжилгээ мэдлэгэнд орог утцсан байгаа. Гинт өөр дөрөө тусгаж авч байгаа. Оо юу лээ гэж боддог. Айгуу олон бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр бас нэлийн чухал асуудлыг бид нар өнөөдөр ярилцж байна гэж бодож байна. За үүнээс үргэлжлүүлээд сая эмнэлгийн хүн яагаад шинжилгээнд орох талаар нэлээд ярьслаа л да. Одоо би жоохон таны хувь хүний талаас асууж гэж бодлоо л да. Энэ юу н 10 жил болчлоо мөнгө эмнэлэг 10 жилийн хойг тэмдэглэлээ гэж байна. Тэгээд энэ хугацаанд энэ карьерийн хугацаанд тавлсан үргэлжилсэн үйл ажиллагааг зөндөө позишн дээр ажиллажсэн байна. Ингээд шантармаар ч юм уу хэцүү юм сорилттой үед юу вэ? Одоо яг энэ салбарт ажиллаж байгаад байнга штэ. Арай нэг өөр салбар руу орох хэрэгтэй байсан бол удаа гэсэн бодол толгойд ингээд байх штэ. Тэр нөгөө л да би одоо хөв хүн гэсэн штэ тий. Жохон чаленж дуртай. Одоо өөр хүний чадахгүй байгаа юмыг хийж чаддаг ч юм уу тий. Тим нэг скиллийг үргэлж эзэмших хүсэж идэг. Тэгэл ингээл 9 тоглоом ч юм уу нэг хүний хараагүй үнцгийг хараад ч юм уу дандаа нэг юм бодлого бодох дуртай нэг математиктэй дуртай хүмүүс штэ багасаа. Жоо тийм төрлийн хүн баггүй. Тэгээ ингээ хараадсан чинь ер нь эмнэлгийн
салбарын амар том хэцүү зүйл нь юу юм бэ? Тэр хүний нөөц асуудал байл. Одоо улсын эмнэлэгт мэдээж нөгөө нэг кейс ихтэй учраас хүмүүс нь жоохон даатгсан арай жоохон сайн хүмүүсээс байж байгааг үүсэхгүй. Гэхдээ тэр нь өөрөө хамгийн сайн гэсэн үг бас биш. Мэдээж тэр сайн хүмүүс ч хөөр эмнэлэг нэг гэж юм уу явцсан юм гэсэн байгаа тий. Тэгэнгүүт нөгөө школ гэж юм байгаа. За. Одоо бид нэрийг жоохон бахад бол хамгийн аим шиг зэвсэг бол тавч өгсөн шүү дээ. Тавч гаргахад л бүр хэр өргийн хүн ингээл айдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо бол тавчгаас айдаг хүн бол байхгүй шүү дээ. Тэгэхэд гэмтлийн школ дээр ч юм уу тий улсын эмнэлгийн школ дээр эмч нь хүнээ загнадаг ч юм. Муухай харцдаг. Ийм кейс амирх гардаг байхгүй. Тэнгүүд магадгүй ингээл бид нэр амар сайн эмч гэж ажил тавчлаа шүү дээ. Тэнгүүд нөгөөх нь ингээд нөгөө өвчтөнтэйгөө ингээд муухай харцдаг. Тэгэж ингэж ингэнээс ясна хүлээж инаа намаа гэлдэг ч үгүй нөгөөх нь гомдож байгаа байхгүй тий нөгөө өвчтөн үргэлжлүүлэх чинь тий өдөржингөл одоо ингээл очрлол ингээл хүнхтэй байгаа үед тий тэгэл үзүүлэх гэл ингээл зөөлөж нөгөөх нь ингээл би завгүй байгаа юм биш үү чи бэжи гэл ингээл хаалга. Тэнгүүд нь тэр нь өөрөө эмнэлгийн нэр нь муу болчдөг. Нөгөө эмчийнх нэр нь гарч ирэхгүй. Тэнгүүд нь тэр нь бол амар мундаг эмч байдаг. Хаалгаа магалаа амарлаа гэдэг. Тэг хүн очиод тэр эмнэлэл гэж ярина тий. Тэр эмнэлэл гэж ярихгүй. Тэр амар хэцүү байдаг. Тэгэл нөгөө одоо шинэ өрөө ээлж мэжиндээ буугаал явж байгаа л өмнөх өдөр нарих мэрх уцсан халамцсан ороод ирсэн ажил дээрээ. Тэгээ бид нэр ямар эмч болгоос үдэлэх юм биш. Тэгэл хар шил зүүцэн нэгэнгүү бодох чинь сайн мөн үг л мэдээл явуулна шүү дээ. Тэгснээр танай эмч чинь сохтуу шүү дээ. Юу хаа тэгснээр тэр өмнөх өдрийнх нагаар нь мөрт явж байгаа ч юм тий. Тэр нь одоо ингээл үд хүртэл ууцсан ч юм уу нэг тийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр амар хэцүү шүү дээ. Тэгэлтэй сохтуу шнэ. Тэр сүлээ шалгаад өгсөн шүү дээ. Зүг. Тэгэхээр нэг школны асуудал буюу тий нэг харилцаа нэг ингээд хүнтэй хандах байдал тий өөрөөгөө нэг бие авч явах байдал гэдэг амар хэцүү дээ. Тийм учраас манайх бол одоо яадаг вэ гэхээр шижигсэн нэг хитэн залуу эмч нартай ерөнхий үзлэгийг хийждэг. Болтын янзл чинь. Үнэхээр хагалгаа маглаа гэдэг юм бол нөгөө нэг гардан хийдэг нэг хитэн эмчтэй байхгүй. Магадгүй ерөнхий эмчийн эмчний үзлэгийг хийхэд бол тэр эмч шаардлага байхгүй. Үзлэгийг хийж. Та хөвтгий юм байна. Хаалгаа нэгдэг нөө. Тэгээ хаалгаа нэгтэй манайх багаараа орно ингээд. Тэнцэн нь яг ингээд лаг өндөр зэрэг эмчнэр ч байдаг ч юм уу тийм маркер ер нь жоохон гаргалж явж байгаа. Тэгэхээр нөгөө эмчин зөвхөн хаалгаа хийгээл яг чаддаг юм хийгээл явна. Тэгээ эмчилгээг нь хянана. Амар зүг юм аа. Нөгөө хүнтэй харьцах харьцааг нь болохоор яриа жоохон залуумжтай яваад нь штэ. Тэгээ хүмүүс тэгээд танай эмч ямар олон залуумж нэртэй ингээд үгүй тэр чин танд сайхан үйлчил чин харилцаа хандлага амар сайтай жоохон юм бидтэй те. Тэгээ нөгөө лаг эмчээс юмас сурчин тийм хүмүүс их байна. Тэр бол үнэхээр хэцүү. Энэ бүр яалчгүй аюу хэцүү юм л да тий. Гэтэ гоё менеж хийсэн биз дээ. Миний сая ойлгосноор залуу хүмүүс нь хүмүүстэйгээ харилцаад чадвартай эмчнэр нь яг ардаа багаараа ороод одоо хүн ирэхэд ойлгомжтой зүйл байгаа шүү дээ. Хийж чадхаар зүйл байгаа. Одоо яг эмчээр төгссөн тий ингийн заавал тийм мэрэгжлийн кавиат эмч байх шаардлагагүй зүгээр л энэ ч хугацсан байна. Энийг гипсдэж болно, хадж болно гэдэг хэлнэ шүү дээ. Хевти хаалганд орё гэх юм бол багаараа мундаг эмчтэр нийлээд хаалгыг нээж шүү. Харин зүгээр гипстэй явуулъя гэх юм бол нөгөө хийдэг хүн гипстэй л явуулна. Тэгэхээр ингээд ойлгомжтой систем байгаа шүү дээ. Тийм. Одоо таасаа хэллээ л дээ. Эмнэлгийн салбарт ажиллах хамгийн хэцүү нь одоо миний ойлгосноор хүний нөөц зүйн харж байна тийм. Хүнийг байнга тогтмол байлгана. Тэгэхээр та олон танай багийнхын менежментийн багийнхаа одоо та очих нь баг 2 эмнэлэг салбар ингээд удирж ийн гэж хэлж болох байх. Тэгэхээр энэ дээр одоо хүмүүсээ доктортой ойлгохын тулд ер нь ямар арга хэрэгсэл ямар менежментээр ажиллаж байна тий. Хүний нөөцийг эмнэлэг гэлтгүй зүгээр өөр салбар дээр ч гэсэн хэцүү байх тий. Мэдээж хүний нөөцийн асуудал бол хаас айгуул байгаа бах. Нарийн мэрэгжлийн эмнэлэгчтэй одоо юу гэдэг CU-гийн ч юм уу нөө хоолны газрын зөөгчийг бол хийж чадах хүмүүсийн тоо хүн дээр гэмтлийн хаалга хийж чадах хүний тоо магадгүй сувлэгчийн ч юм уу тоо хатгадаг сайн хатгаад эмшгийг нээждэг сувлэгчтэй энэ чинь өөрөө ингээд хязгаарлалт болохгүй тийм ээ тэгэнгүүт энэ хүмүүсийг ингээд олоод ажиллуулъя гэдэг ингээд хүндрэл нь бие бинтэйгээ муудалцдаг үздэггүй тэгэл ингээд харилцаа хандлагаас ахуулаад үгэнд орохгүй гэж байгаа шүү дээ одоо нар чиг юм залуу захирлын үгэнд ордог хүмүүс амар хэцүү шүү дээ тэгэнгүүт чинь ахын дөө л гэж байгаа байхгүй тий. Шинээр орсон юм чинь. Хөө ахын дөө. Хүрээ захирлуур хаана гэдэг юм шиг. Хөрсөн. Тэр хүн орж иж байгаа шүү дээ. Шинээр ажил орж байгаа танилцахаар ирж байгаа тий. Ахын дөө гэл.
чинь шок нэрч авч. Тэгэнгүүт чинь яаж байгаа гэхээр манай эмнэлгийн амар том асуудал нь бие биентэйгээ ингээд хүмүүс нь жоохон муудалцдаг юм. Эмнэлгийн салбарын асуудал. Ойлголцдог. Салбар даяараа шүү дээ, тийм. Одоо бие биендээ тий эмнэлгийн салбар даяараа. Эмчтэн бие биенээгээ жоохон хөндлөдгөө ойлгодгоо би лагмаг гэл ингээд гээд жоохон дэр дор орчих гээд байдаг ч юм уу тий. Эсвэл гимтлийнхаа ерөнхий хэмжээтэй дургу гэж болно штэ. Эсвэл нэг нь чи шүдний эмч үстэй гээл чи юуны эмч үстэй гээл тэгэл ингээл чи хагад гайж чадахгүй сте гэдэг ч юм. Ингээл би энэ ингээл тавлах юм байна. Тэгсэн ингээд сөлөгч байгаа жоохон загинчих гал эмч сөлөгч нь альбан тушаалаа доогруугаад гол зарчих гал бараг тамхинд бүлгч гээл ч юм уу тий. Тэг ингээд ийм нэг тогтолцоо шиг юм байна. Цоо шиг юм байгаад байдаг байсан. Тэгээ манай эмнэлэг яасан бэ гэдэг тэгэхээр одоо анх үүсгэн байгуулсаас хойш энэ асуудлыг харсан. Тэгэл шууд шийдэл явж байгаа нь юу вэ гэсэн чинь манай MG family гэдэг мөнгөнгөр family гэдэг юм. Facebook хуудастай болвоо. Тэгэнгүүтээ баг-багаар нь хооронд нь хуваагаад хольж утгаад баахан тэмцээн уралдаан зохион байгуулаад жилийн жилд бид нэр заавал алхалт хийдэг тий. Эмнэлгийн эзэн баяраар нь хооронд баярлахад нь багаар нь салгаал тасгийн хооронд нь салгаал гэж баярлуулаад тэнгуү чинь танилцж байгаа юм чинь. Тэгээд ажлын байранд чи хүн одоо өдөржингөө туснажтэйгээ зурлаж байгаа шүү дээ. Мэдээж өвдсөн байгаа хүн чинь саагаач доршгүй зүүн шүү дээ. Зөвөртэй л байгаа шүү дээ. Тэнгүүд өдөржингөө л тэгээд нухлуулж байгаа шүү дээ. Тэгчээд ядаж ингээд тэр нь дуусгаад өдөөс нь ингээд сайн байна уу та өдрийн мэндэ баясан сайн уу сайн дорсног асууж хамт олон байх хэрэгтэй. Гэр бүлийнхаа өнгөрөөж байгаа цаг хугацааг бодоод ажил дээр өнгөрөх цаг хугацаа ялангуяа Монголын бүглэрүүтэй юм нөхцөлтэй бараг л ажил дээр илүү хугацаа өнгөрөөд байгаа. Гэтэ хонцол биш үү дээ хүмүүс. Хонцоо. Тэгэл гэртээ л хоноол өглөө буудал шиг л одоо ихнэрүүд бол ууралж тэ нөхөр одоо буудлах ус яаж байгаа гэж чи орой ирээл өглөө ирээл цай уугаал яваад өгч. Орой ирээл хоноол өглөө осоол яваад өгч тий. Тэр хүн чинь нэмлэн л хичээгээд шүү дээ. Тэнгүүдээ очингуудаа л тэндээ ингээл нөгөө нэг чинтэй зөөвөртэй зовлонтой гэдэг юм шаналцсан байгаа хүмүүс ингээл юм дайны талбар шиг юм л орж байгаа шүү дээ. Тэгэл ингээд ооч ирэхтэй хүмүүс уурлана. Нөгөө нэг өвдөж байгаа хүмүүс намаа тоохгүй гэж уурлана. Тийм. Би өвдөж шүү дээ. Намаа тоогооч. Та цагаа авсан уу? Аваагүй. Тэгээ юунд орлоо та цагаа авалтай. Үнэхээр яралтай бол мэдээж жоохон хүлээх яралт руу ороод өөр шумар явна л та. Арай гайгүй байгаа хүмүүс нуучраа цагаа аваад явна шүү дээ. Тийм ээ. Тэнгүүд нь бид нэр MG family гэдэг энэ юм оруулж ирснээрээ байгууллагын хамт олон өөрөө бие биенийгаа ингээд таньдаг бол. Бие биенийхээ сакс тоглодог хоббигоор ч юм уу тий. Чи нөгөө хавлын хамтаа нэг юун дээр авьяаслаг мөнгөнгүүрийн тэр нөгөө юун дээр урлаг үсэгт орж исэн те гэл. Бүжигэлдгийг хараад ингээд таньдаг найзууд болчих жоох. Тэгээ магадгүй чөлөө цагаад хамт өнгөрч чадна. Магадгүй гэртээ ч одоо илүү алсагтай ч. Магадгүй ингээд стрессээ ярих хүнтэй байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд байгууллагыг хамт олон болгоно гэдэг чинь тий. Дотоод үр амьсгалын янзлаа гэдэг чинь. Байгууллагын соёлын тогтоож өгч байгаа байхгүй. Тийм учраас мөнгөнгөр эмнэлгийн одоо ямар ч эмнэлэг ер нь бол мэдж байгаа дөө. Манай дотоод соёлд асар их хугацаа зарцуулдаг. Дандаа сургалт орно, дандаа хооронд нь гэж тэмцээний хийлгэн ингээд уулзуулна тий. Жижигэн төслүүд хэрэгжүүлнэ. Сайн үлсэн аян маяг хийлгээл одоо зарим нь ууланд явна, зарим нь хог түн, зарим нь өнчин хүүхдийн асрамжийн газар очиж үзэж өгдөг ч юм уу, сургуулиуд дээр очиж сургалт ордог ч юм уу тий. Тэгэл банахта цус мус амьддаг аян маяг. Тэгэл амар их юм нэг юм сайн марафон дээр очиж туслаадсэн тий бас. Тийм шүү дээ. Марафонд очиж туслаад тэнгүүд мөнгөнгүүрийн бүтээх хүмүүс танил гэл амар олон хүний хөлийг нийлж өгсөн байгаа хэрэг. Манай сэргийн засагч тий. Тэр чинь ууланд тэр хүмүүсийн чинь ингээд бүр эмчилж өгдөг хүн байгаа шүү дээ. Тэгэхэд гүйж байгаа хүмүүсийг ингээд татсан ширмсийг ингээд зогсож байгаа хэрэг. Амар өндөр левлийн хүн одоо юу гэдэг нь нөгөө нэг Мичлийн 5 хот ингээд юм тоогооч хурж ирснээ те чамд түүсэл асуугаад байгаа. Тэр төлбөргүйгээртэй ингээд төлбөргүйгээр ингээд үзүүлж байгаа. Тэр нь болохоор манай нэг баг багасаа юу юмэр ингээд жилдээ ингээд юу яадаг. Батлуулдаг төсөв. Ямаадгүй би ингээд олон нийтийн сургалт байна. Магадгүй би ингээд байгальд орчинд сайн юм байна. Би мотор мөрөн гэхэд бүгднийг гэж өгдөг ч юм дээ. Тэгснээр ингээд манайх гэр бүл хамт олон яриаг гоёлдог. Яалч гэр бүл болж чинь тийм ингээд одоо бууж швэ. Харин тийм. Тэнгүүд хүмүүс мөнгө гэл яваад шүү дээ гадуур. Цалин гэл. Гэтэ цалингаа мэдээж энэ бол ойлгож байна. Тийм. Мөнгө бол чухал. Гэхдээ тэр их олж байгаа мөнгнөөсөө болоод ямар ч юм хамт олонгүй юм
муухай нөхцөлд өөрийнхөө бие хортой нөхцөлд ч юм магадгүй тий. Стресстэй архиа уугаад ингээ ажиллаа хийгээд ингээ яваад байгаа. Өөрөө л хорлож байгаа гэсэн үг ч тийм үү. Хэдэн төгрөг болох хамаагүй байхгүй. Эцэс чинь эрүүл мэнд чинь сэтгэл шахирч. Сайлаа ярьлаа шүү дээ. Монголд нэг хагас галзуу хүмүүс амирхан машин барьж тэгж нэгэ тий. Тэнгүү чинь та ажиллаа хийж байгаа бас галзуураад сэтгцийн өвчтөй болоод ч юм уу эсвэл архин донтоод архиараа стресс тайлбар болохгүй байхгүй. Тэр чинь заалын ахуулаад, боулинг тоглуулад, саксын тоглуулад, дагцын тоглуулад, хооронд нь дуулуулад ингэ явж байгаа чинь авэслэг гэдэг нэг тэмцээн болдог байхгүй маань. Авэслэг мөнгөний гүрчил гэдэг. Тэнд чинь урлагийн хөсөлтөд чинь бэлдэж байна гэлдэж чинь гэл. Шин шиг амар гоё юм байна шүү дээ. Дотроосоо бид нар сая 10 жилийн байгаараа эмнэлгийн эйтэн баяраараа ара комплекс төр очиж бүтнээр нь төвөсөж байгаа. Амар гоё баярлсан байна. Тэгээд тэнцэнэ очиод нөө мэдээж урлагийн дуучид мөчтэй гэл дуудаж байгаа шүү дээ. Тэнгүүдээ тэнцэнэ манайх урлагийн нөгөө тоглолтуудынхаа бараг талаас ихийг нь дотоос ич байгаа. Тэгсэн чинь нөгөө багт нь хуваагаад тэр нөгөө го талентаа хийчихэж байгаа байхгүй. Тэнгүү чинь л бүх багаас нэг хамтлаг хаж бүжиглэж байгаа. Хүмүүс дуулж байгаа. Яг түн шиг хийж байгаа тий. Тэр бүр үнэхээр ингээд зүгээр ингээд мяа биш үнэхээр сэтгэл гаргаж байгаа. Чанартай хийж байгаа байхгүй. Бүр ингээд энэ манай ажилтны юм уу гэдэг нөгөө зүсээ оргицсан тий. Амар гоё гэж байгаа. Тэгээд араас нөгөө одууд нь орж ирээд дуулаад ингэж яхад нөгөө манайд гоёсэн тий. Дотор нь таньдаг хүнэнд дуулгацсан нэг өөртөө дотроос нь чи мундаг авьяастэйсэн мөн гэл. Тэгэл маргааш нь нөгөө тэнд ноод шүү дээ. Тэр ажил. Танхимал байна. Чисто хойдуулт юм байлаа тий гэл. Чи нөгөө нэг бүжиглээсэн нөгөө залуу мөн үү чисто нэг ийм харахад хайп юм шиг бас ямар гой тойхон хөдөлгөөнтэй юм хөдөлгөөтэй. Би тэнд чинь гаалаа болоод ёо бүр өнөөгөө манай нэс тоххой. За баярлах болоод. Тэгээд захирлаад та манад очиж ингээд уралдааны холонд орно шүү гэхгүй. Би юу их яах юм гэсэн чинь би төхүүлж байгаад хэлж байгаа зүгээр ам хөдөлгөнө гэд. Тэгээд за ам хөдөлгөнө яг түн шиг л орчлоо за гэдэг чинь ганлаг суулцсан байдیں۔ Тэгснээр бит хоёр ингээд юу хүмүүс парик гэдэг зүтсэн тэр ганлагийн тайзан нэр штэ тий. Би эмхтэн болцсон ингээд дуулж байгаа байхгүй. Хөвүүн дуунууд болцсон ёо. Тэнгүү чинь нэгдэн захирал нь ингээд гараад дуулчихна гэдэг хамт олонны уур амьсгалаа амар хайп байгаа штэ. Би бол усаа ингээд шившиг гэл ингээд нүрээ дараад бууж байгаа штэ. Тэнгүү тэнцэнэ ингээд хамт олон өөрөөс гаяв. Тэнгэр чинь одоо юу гэдэг Монголын ямар ч од гарч ирсэн магадгүй манай энэ хамт олон өөрөөс гал гоё учраас ингэж үлээж авахгүй байхгүй. Дотроос хүн гарч ирээ те ийм өөрөөгөө шившгээд ярьж байгаа тэднэрт ингээд кайфтай байгаа байхгүй те. Тэнгүүд чинь ингээд энэ бүхнийг бий болгож чадаад энэ бүхнийг хийнэ гэдэг чинь амар гоё том ажил. За. Одоо бүр баг ингээд хуулж авмаар ноо санагдлаа л да. Нөгөө нэг өөр салбарын өөр техникийн хүмүүс хооронд юу гэдэг ингээд түлхэлцэлдэг юм асуудал үн байсан байна. Тэгсэн чинь одоо бүгд нь хооронд нь холцохоор тэр чинь эмнэлэг дээр ягаа өөрсдийнхээс талбар дээр ажилладаг нь болж бодит амьдрал дээр үнэхээр найзууд яг нөгөө жигэн утгаараа family болгож чадж байгаа юм байна. За тэгээд манай Soundsway podcast-ыг олцоо нэг юм co-founder захирлуудаас үздэг байхгүй. Тэгээд өөрөөсөө ингэж үзээ суугаш дунд нь орж гарах нь ямар чухлыг бас бүрэл захирлаас сая тайлбарлаж хэллээ л дээ. За одоо манлайлаа доо. Яаж манлайлтгийг бол харууллаа. Тэгэхээр сая бүгдээр нөгөө эмнэлгийн менежмент одоо хүний нөөц хэцүү байдгаа яаж авч чаддаг гэдгийг бол баг ингээд те хэрэгтэй зүйлс нь баг дэлгэрэнгүй яриад өгчлөө. Тэнгүүд одоо дараагийн хэсэг нь болохоор би юу гэж бодож байна гэхээр эмнэлэг бол одоо яалчгүй маш их тоног төхөөрөмжнөр тогтдог. Тэрийг одоо шинжлэх хугацааны хэр ойрхон байдгийг би сайн мэдэхгүй л та. Одоо хуучраа дахиад шинжлэх хэрэг гардаг л хэвээр нэг юм авахд бол маш их өндөр үнэтэй авах. Одоо жирийн нэг компьютер тоног төхөөрөмж авч байгаас харьцуулах аргагүй байх гэж бодож байна машин дээрээс илүү. Тэгэхээр энэ их олон одоо тоног төхөөрөмж шинжлэхэд хэрэг хугацаа ордیں۔ Ер нь мөнгө санхүүг яаж зохицуулдیں۔ Одоо энэ чинь одоо орлого олох уу, олоод буцаад юм авах уу, санхүүжилтээ яа тийм энд бас нэг цаана бас юм явж л байгаа хта тий. Би бол одоо сайн мэдэхгүй л юм л та. Эмнэлэг гэд тэгэхээр одоо үүд эмнэлэг бол эмнэлэг мөн шүү дээ. Тэгвэл эмнэлэг дотор юм олон шаталтай байдаг байхгүй. Тэнгүүд тэр шатлаа ингээл хэр олон үйлчлэг үзүүлж байгаагаас хамааран шатал нэмэгдэнэ. Анх ингээл нэгтээ манайх зүгээр дотор гэмтэл үйжсэн ч юм уу те. Тэгсэн дараа хүлээ хаяралд орж ирж байгаа. 24 цагийн лаборатори орж ирж байгаа. 24 цагийн лаборатори орж ирж байгаа. Тэнгүүдээ тэр лаборатори 80-аа авчиж байгаа. Тэгснээр нөгөө нэг эмгэгчдийн хаалган гэдэг болоо, чихамрын хоолойн хаалган гэдэг болоо. Тэгэл ингээл улам өргөжөөл байгаа байхгүй. Тэгээ сэргийн засах төв нь ингээл нэгдэл дотор мэдээ тасгын болоо нэрээсаал. Тэнгүүд манай одоо хийж байгаа зарчим юу юм бэ гэхээр 10 жил нийсээс 10 жил боллоо.
Одоо л имлэг болж байна. Оо за. Одоо л жинхэнэ имлэг шиг имлэг болж байна. Тоо тохиромжууд нь бэлэн болсон. Ингээл нөгөө нэг зээл аваад нэг тоо тохиромж аваад тэр нь мөнгө жоохон мөнгө олонгууд дахиад нэг зээлээр дахиад тоо тохиромж аваад ингээл нэмэл яваад. Ер нь бол ингээд цаашаа хязгаар байхгүй мэлээ. Энэ бол дуусахгүй мэлээ. Одоо эргэжүүд гэдэг чинь тэр төрөвлж байгаа хүмүүс нэг магадгүй эргэтэн том болох хаалгаа ч юм уу тийм аим олон хүмүүс чинь бас буруу газараар явж байгаа тэрийг үүсгээд балаа алт юм байл шүү дээ. Бас тариалангаал алт юм байл. Тэнгүүд чинь манай хүүхдүүд байхгүй. Тэгээд одоо хүүхд чинь асар том зах зээл шүү дээ. Тэнгүүд тэн дээрээ нэг хүүхдийг эхнэр нөхөр хоёр үзүүлж агаад би ирүүлж агаад хүүхдээ болж байгаа. Хүүхдээ хянуулж агаад сайхан амарчж байгаа. Амарсныхаа дараа нэг хэдэн сард нь тэрийг хяналтанд аваа явчихж байгаа. Дараа нь ханаа томоо тусахт нь имжилж байгаа. Тэнгүүдээ хүүхдийн нөгөө нэг боожилтын дунд магадгүй ингээд тоглож моголж агаад хөлх гараа хугалцахт нь гимтлийн хүүхдийн эмч гэдэг шаал тустай асуудал байхгүй. Одоо нэг хүний өвдөгний энэ дээр нэг юм жижиг эсвэд юм байна. Одоо тохомоо хүний биеийн эсвүүд дээр яасан бэ гэсэн чинь магадгүй хүүхд чинь жоохон бахта хөлөө хугалаад эдгээхдээ хүүхдийн мэрэгтийн бус эмч эдгийчих юм бол тэр яс нурхаалчдаг гэдэг. Тэнгүүд юм урт богино хөрвөлтөө хүүхд гадагдаг ч юм уу тийм эрсдэлтэй юм байлээ. Тэнгүүд тийшээ бид нэр одоо манайх гимтлэрээ мөнгөнгөр имлэгэн супер болцсон байгаа ч гэсэндээ манайх хүүхд рүү орё гэх юм бол дахиад асар том санхүүжилт асар том зах зээл олон хүмүүсээс сургаад явуулаад ингээд амар хэм болох. Шинэ юу руу орохын тулд ингээд дахиад маш их зүйл хэрэгтэй байна. Одоо манайх тэр урологийн хаалгаа буюу одоо шээс бүрмөр гэдэг энэ хаалгаа гурс мурс тайлаа ингээд явж л байгаа л тээ. Тэгэхэд нэг хаалгаа хийх нь тэр нь 5 сая төгрөгийн хаалгаа байгаа л да. Тэнгүүд тэр хаалгаа хийхин тулд бид нэр 260 сая төгрөгөөр багаж авч байгаа. Зөвхөн тэр хаалганы тулд хийхин тулд жишээлбэл тэнгүүд тэн дээр чинь хаалганы баг гэдэг 4-5 эмч байгаа. Мэдээж хоёр нэрээссэн сурцсан тэр яг урлог бүр судс шисмэсний хуваараа савраа тий. Тэгэнгүүтээ тэрийг бас хэдэн сараар сургаж байгаа. Бас 6 сараас 1 жил мэлээр ингээл гадаадд явуулаад сургаал. Тэгэл тэр хүн чинь хурж ирээ 5 сая төгрөг төлөөд явж байхад нөгөө цаана ажиллаж байгаа баг нь тий. Ингээд мис заслын баг 5 баг байгаа. Тэнгүүд хагалгааны унтуулгаа сэрийгээд ингээд схемийнхэнд ингээд байж хат ингээд кэрлдэг. Дахиад нэг 10 баг. Тэнгүүдээ тэр им зөксүүлдэгээс солихын баг маг тэд шиг үйлчлэх гэдэг. Асар том систем механизм болж байгаа юм. Нэг хаалгааг л гэдэг болохын тулд шүү дээ. Тэнгүүд одоо гимтлийн тэр дурангийн хаалгаа гэл тэгэхэд бас л дахиад хэдэн зуун сая тав тохиромж яригдана. Дахиад баах хүн нөөц яригдана. Сургана гэл. Одоо яаж байгаа гэхээр Монгол улсад эмнэлэг амар чухал юм байна гэдэг ковид үед амар хүмүүс ойлгосон юм шиг байлаа. Тэгээд энэ олон эмнэлгүүд гарч ирж байгаад би бол хувьдаа амар баярлж байгаа. Нөгөө талаараа хүний нөөцийн хомсдол гэдэг утгаараа одоо бие биенийхээ хүмүүс рүү жоохон дайрж давших. Хитант хийгээд байна. Хитант хийгээд ч юм уу тий. Тэнгүүд би бас одоо хөрөнгө оруулалтаас нь харах юм бол амар ойлгоол байна л тий. Тэгж хоосон байгаа. Хоосон байгаад өвчтөн ирэхгүй байх юм бол тэр эмнэлэг тэр олон тэрбумаар эмнэлэг барьсан шаардлага гарч ирэхгүй шүү дээ. Тэнгүүд хоосон байхаасаа нэг эмчийн дуудчих. Эмчийн дараа магадгүй идэв ирэх бах, хаалгаа идэх хэлчих бах гэд. Тэр хүндээ асар их өндөр зээл амлдаг. Тэнгүүд нөгөө хүн болохоор тэр мөнгөний бодоод ажилласаа гарчих юм бол тэр олон сар жил сургасан нөгөө нэг байгууллага бохирчж байгаа сте. Тэгэхээр чинь энэ гээд харахад нөгөө байгууллаганд хангалттай мөнгө өгөөд байгаа юм уу гэнгүүт зүгээр л одоо гэдэг тэр шатлалт нь тэр эмчт нь хангалттай мөнгө өгч байгаа. Тэнгүүд нөгөө дампуурах гэдэг эмнэлгэнд тэр хүнийхээ эмчийг авахын тулд бүр их мөнгө амлаж байгаа. Тэгчээд магадгүй өөрөө жигдрүүлчээд өөрийг нь ашиглаад буцаагаад цалин нь багасгахыг үүсэхгүй шүү дээ. Анх эхэлж байгаа зүйл бүгд л тэгж л эхлэх л хэрэгтэй баг тий. Гэхдээ тэр нь болох дээр жоохон олон жил сургацсан, олон жил ажилласан ажилчдыг бас ингээд авахгүй маа гэхэд жажаар болж байгаа байхгүй. Би надад энэ санал тавьд. Би ши явахгүй л дээ. Гэтэ одоо мөнгө хэрэгтэй юм. Миний цалин дэмжиж өгч гэдэг байхгүй. Тэр ингээд тэгэнгүүт чинь чи зүгээр хийжсэн мэт тийм л дээ. Гэхдээ надад нэг үлдэх шалтгаан өгөөч. Ойлголоо. За тэгэнгүүт тэр хүн санд ирсэн байт юм байна те. Тэгэнгүүт магадгүй цалингийн нэг 500 сая төгрөг нэмлээ гэж бодъё л та. Тэгэнгүүт яг хажууд нь адилхан албан шалаа залуу байгаа шүү дээ. Тэр хүн яг те. Тэр хүнийг нь одоо бас адилхан юм хэвчтэй байлаа. Тэгэхээр хойлоо за тэгвэл манай энэ албан шалаа энэ хүнийг авч үлдэх хэрэгтэй юм байна. Энэ тэгэхээр энийг нь үлдээж байгаа юм чинь энийг нь бас нэмэх хэрэгтэй гэдэг нэмэхэд жоохон процесс явна л та. Нэмэн шүү дээ. Тэгэнгүүт чинь
нөгөө байгуулга нь ээлтэйгэл үлддэг ч юм уу. Тэгвэл манайд зүг зүгээр бичсэн газар магадгүй 3 ажилтнаа сая 5 зүгээр илүү зардлах гэж байгаа. Тэндээс манайд орж ирж хэд ханд хийж оролдож манай оролдоод авч чадаагүй ч гэсэндээ нөгөө талаа манай зардыг нэмж байгаа. Ер нь бол хүн ингээд хүний нөөц дээр манайх ингээд төлгөө гаргацсан байдаг байхгүй. Цалин дээр. За тэдэн цард энэ дэсүүдийг нэмнэ. Тэдэн цард энэ алтан шилийг нэмнэ гэдэг ингээд байж байгаа. Тэгээ жил болгонд чинь ингээд инфляц одоо мөнгөний үнцийг алдагдж байгаа учраас нэмж л байх хэрэгтэй. Тэнгүүд нөгөө талаасаа цаг хугацаанд одоо магадгүй 7 сар танаа цалин нэмнэ гэж төлөвлөсөн байгаа. Мэ хар тий. Чи жоохон гүрийчилтэй гэхэд нөгөө хүмүүс нь зарим нь заалгын зарим нь үгүй өнөөдөр энэ л юу гэдэг аахгүй тий. Тэгэхээр ийм хүндрэлүүд амирх гардаг. Наач бас айхтар юм шнүү. Бус тэмдлүүдийн хооронд л. Тэгээд одоо юу гэдэг манаа дээр нэх сайн үнэлэгдэхгүй байсан. Одоо мэдээж сайн эмчнэр бол ингээд карьераа хөөгөөд явах нь явна, магадгүй цалин бодно, магадгүй албан тушаалаа явна тий. Амьдрал бол байхалсууд шүү дээ. Гэтэ манаа дээр нэг өндөр үнэлэгдгүй байсан зарим нэг одоо ажилтан гэж хэлчихье тий. Ажилтан тэр газар очиод нөгөө газар нь тэр үнийг ингээд мөнгөн гүрэхтэй ингээд баялаад байгаа байхгүй. Тэр манайх болохоор энийг халчгүй болчихгоо гэсэн байгаа байхгүй тий. Тийм тохиолдлоос их гардаг юм байлээ. Тэгэл тэр тийш орсон байл шүү дээ. Тийш яа тийм үү. Тэндээ одолж байгаа сурахтай л гэж. Тэгэхээр манай мөнгөн гүр гэдэг бол одоо юу гэдэг брэнд болсон. Байгууллагын соёл нь өөрөө жоохон брэнд болсон. Тэр нь бол ажлын төлөө гэсэн сэтгэлэл хийж байгаа шүү дээ. Цаг хугацаагаа гаргаж байгаа, хөшөлмөр гаргаж байгаа учраас тэр хүмүүсийн цалин мөнгөний сайн өгөх хэрэгтэй. Мэдээж чад хараад гайгүй өгөх хэрэгтэй. Одоо та түр ярианд ярьжсэн л хүн нөгөөний тийм шинэ салбараа нээсэн гэж байгаа. Тэгээд мэдээж яриг хүн тэр эмнэлэгт очиж байгаа мэдрэмжээс жоохон айдгаа гэж та ярьжсэн юм цагаалаад өнөр гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ шинэ салбараа таас би ярианаас нь л олж мэдлээ л те. Нэг тийм эмнэлэгт очиж байгаа юм шиг биш мэдрэмж өгөх гэж зорьсон гэдэг нь энэ тэгээд яг ямар учиртай тэгээд хүн эмнэлэг орж байгаа мөртлөө яана гэсэн үг жоохон дэлгэрүүлээ те. Одоо юу гэдэг манай дээр хаалгаанд орсон ч юм уу үзүүлчээ та хэвтэ шаардлагагүй юм байна. Нуруу удаж чинь тий. Та хаалгаанд орох шаардлагагүйгээр таныг бимжилж өгье. Та бас яа хөнгөндөө явчих. Наад харин гүрийгээ явах юм бол та хаалгаанд орно шүү гэдэг юм байл та тий. Тэнгүү тэр хүн нь ажиллаж байгаа. Ажилласаа холж чадахгүй. Мөнгөн гүрлөө очих нь магадгүй тэр хүн холч юм уу тий. Хотын төвд байгаа. Системж болно шүү дээ. Тэнгүүд өдрийн шиг явдаг байхгүй юу? Тэр нь өдөрт тэдэн цагаас хэдэн цагаар цаг өгөөд хурж ирээд нэг 30 минутаа 40 минутын хугацаанд гээс тасгал хөдөлгөөнийг хийж өгөөд энэ болж байгаа тасгалаа ингэж хийгээрэй. Энэ эмийг уугаарай. Магадгүй тустай гэж болно шүү дээ. Тэнгүүдээ аппаратанд нь шарж мараад ингээд нөгөө өргөслийг нь намдаагаад зангирцсан байгаа булчингийн нурууны ингээд аим олон булчингууд байна шүү дээ. Чи ингээд зангираад ингээд татчихдаг байхгүй юу? Ингэж хагаад чи нэг найт тахтал бүлтчихдэг байхгүй юу? Гэл зангирцсан байна. Тэнгүүд тэр нөгөө булчин чи өөрөө ингээд агшиж суларж явах стоп байхад тэрийг ингээд хит ачаалт байгаад ангууд нуруу нь өөрөө ингээд цэцгэлт үүсдэг юм уу тий. Тэнгүүд тэр чинь одоо ингээд хаалгааны заалт уу сэрийн сар болох уу гэдэг нь хоёр сонголт байгаа шүү дээ. Тэгвэл миний одоо яриад байгаа санаа нь манай MG Pro гэдэг салбар дээр та сэрийн сар өдөртөө хийвч бол магадгүй зүгээр болчихно. Магадгүй ингээд энэ хүндрэхгүй ингээд баг идэж байгаа гайг болчихно. Ингээд дэлхийн нуруудаа цүнхөө үрж явсан хүмүүс шүү дээ тий. Насаараа ингээд нэг талтаа цүнхөө үрцэн нэг талтаа ингээд явцсан тий. Тэг ингээд яг үзүүлэхэд зогсохоор ингээд тэгш юм шиг харагдсан бол зургийн дахаар ингээд нурууны эсрэхтэй ч юм уу тий. Тэр хүмүүсээ чинь ингээд олон сараар нэмжлээл ингээд тэгшлээл булчингийн сайжрнаа тасгал нийлээл ингээд явна шүү дээ. Тэнгүүд дандаа хэвтэж жоохгүй тэр юм чинь. Өдөр нь эмчтэйгээ цагаа товлол хурж ирээл нэг цаг сайхан таслаа хийгээл нөгөө им уухаал уугаал тэгэл буц ажилд очлох. Цэний цагаараа гүйж ирээл магадгүй хоолоо хийсэн юм тий. Хоолойгоос авдаг бич ирээл хоолоо идчихэл гэс эмчилгээндээ циркийн салбарт очиж эмчилгээндээ орчоод буцаад ажиллах гүйж чинь ажиллаа хийх боломжтой байхгүй. Санаа нь тийм юм. Эсвэл өглөө эрт хурж шинжилгээ өгчөөд ажилдаа явхад амар. Хурж ирээл туслаа хэлгээд байдаг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө имлэг гэхэл бүтэн өдрийн ажил алах юм шиг жоохон тэр шигаад идэв шүү дээ. Тэрийг бас байхгүй болгож байгаа юм байна тий. Одоо хүний өөрөөгөө гэсэн энэ нэг цаг хугацаа чинь бүтэн өдрийн ажил алаад байна шүү дээ. Тэнгүүд мөнгөн гүр дээр та одоо өнөөдөр очиход тэнцээ мэдээж бүр ингээд өчтөө зовлонтой хүмүүс байгаа. Үнэхээр эмчт үзүүлмээр байна гэдэг. Тэгэхэд магадгүй өөрөө ингээд
энд жоо эвгөр гэдэг үзүүлэхгүй бол бас юу ч байх юм бэлээ гэдээ үзүүлэх явж байна. Тэнгүүд очрлж байгаа 50 хүний 10 эрүүл хүн байгаа. Тэр 10 хүн чинь заавал тэгж очрлохын оронд тэнд очиод арай нэг очр багтай арай цэвэрхэн газар нь очиод үзүүлээд шилгээгээ онлайнаар хариугаа аваад үнэхээр асуудалтай байх юм бол тэнд би мөнгөнгүүрийнхаа төв салбар дээр хэвтүүлж өгч болно. Эмчтэй сайн эмчтэй яриад хаалгаанд ороод өгч болно. Хаалгааны ярилцсан уулзъя тий. Эсвэл зөвлөх эмчтэй ч юм уу нэг эмчнэрийн амар том левелүүд байхгүй. Тэр эмчтэй ингээд зөвлөх гэж болно. Өөрөөр хэлэх юм бол таны ерөнхий зургийг чинь тэнд аав. Салбар дээр. Та эрүүл вэ нү? Өвчин байна уу гэд гайгүй зэрэг өвчлөл байх юм бол тэнд нь эмчилж гэсэн. Харин үнэхээр асуудалтай байх юм бол энэ би цаг авч хөө. Би сайн эмчтэй холбоотой юу? Та үзүүлэх үү? Хэвтүү. Хэвснийхэн дараа бас эмчилж хөө гэдэг бүх юм хийж өгч байгаа л да. Ерөнхий хэлэх гээд байгаа санаа нь л нэрээ бидний тэр нэг багын нэг жоохон траума тэр нэг үнэргээд байгаа тэмлэгээсээ хайц байна. Тэмлэгээсээ хайц, зүүнээсээ хайц те халааттай нэг жоохон нэг юм юу. Тэрий орчныг нь жоохон солиод одоо олон улсын стандартны тийм имлүүд рүү очиж байгаа л байхгүй. Яаж байгаа гэхээр бараг л нэг буудлын лоббид сууж байгаа юм шиг тийм орчныг бүрдүүлж бид амин хичээсэн. Имлэгт очиж байгаа мэдрэмж авахгүйгээр үзүүлэх юм байна. Яг тэгвэл тэр хүн чинь ингээд тэндээ очихдоо айцгүй тухтай тийм гоё орчин бас өсөж байгаа юм байна шүү дээ. Тэгэнгүүт бас ийм ачаал ихтэй биш. Арай жоохон хүнцөөтэй. Жоохон таник гэсэн ийм хандлагатай. Тийм газар хэрэлсэн. Яг тэгвэл ингээд одоо олон айлтаа олон хүүхэдтэй айлт ингээд очихоор ингээд хүүхдүүд нь бужигнаал гэж хаад ингээд гэрээсээ чамайг тооч юмчихгүй шүү дээ. Би чагаар. Манай ирээд очихоор одоо ингээд хүмүүс нь ер нь их байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг нэг хүнд ингээд нэг хүнд асуулах хугацаа жоохон хомсдол байгаа байхгүй. Үндсэн төв салбар хэлж дээ тийм. Тийм үндсэн төв салбар мөнгөнгүүр дээр очиход. Тэгэнгүүт нь про дээр болохоор яг тийм юм өсөж байгаа. Яг тийм миний онш олдохгүй байна. Эсвэл би энийг эртээр нэмжиж байна гэсэн хүмүүсийг нь яг өөрөөгөө харьж байгаа хүмүүсийг л ер нь бид нэг амар гоё асуучлаа авч гэсэн. Бүр гаргаунд найд хүндэрсэн байх юм бол уучлаарай та тийш яваа. Та хүндэрчжээ эсвэл бид нэр энд авахгүй байна. Та мөнгөнгүүрт авч өгч чинь би харин тэнд төсөлж өгье. Одоо тэнд очиод хоногч юм үнтэй тий орны цаг хугацаа хийзээ ингээд гадуур жил одоо нэг захирал ирж байгаа байхгүй. Ахын дөө гэж чинь. Би 10 сарын 15-нд таад шивтэн шүү. Ахын дөө гэдэг надад ирж байгаа байхгүй. Ясагч би 10 сарын 15-нд таад шивтэн шүү. 7 орон бэлтэж. Тэгэхэд одоо 10 сая ихэр хэлж байгаа. Тэгэхэд орын бэлтгэд бол амар асуудал байхгүй шүү дээ. Би маргааш шивтэн гэдэг чинь орд дүүрэн пиг байхад ямар ч бол байхгүй шүү дээ тий. Эсвэл юу гэдэг энэ юм чинь өнөөдөр байхгүй байна. Энэ юм чинь сургалтаар гадаад руу сараар явцсан байна. Манай одоо эмчнэр байн гадаад дотоод сурж мурзаал ингээл хурс явж байгаа шүү дээ. Тэнгүүд би энэ дээр чинь ингээд эмчтэй үзүүлэх гэж ирчлээ эмч чинь байхгүй байна. Магадгүй мэдээлэл авч болно. За тэр болтол энийг ингээд явчихъя. Тэр эмчтэйг бид онлайнаар холбоотой гэж юм уу тий. Ингээд явахгүй ингээд яг кэр хүсэж байгаа хүмүүст нь кэр нөх гэдэг байхгүй. Манай монголчууд тэрийг сайн мэддэм үгүй би бас өөрөө нэг сайхан сонсон л доо. Цагаан халаатны синдром гэж нэг синдром байдаг юм лээ. За тэгсэн чинь одоо зүрхэн ингээд дэлсдэг хүн имч харахлаарэ зүг зүрхэлждэг. Олгоо өвдөд ингээд үхлийн хадлаа гэлдгснээ эмэгт орчтой зүг зүрхэлждэг. Өвч нэгч үгүй. Өвч нэгч үгүй гэдэг даралж байгаа байхгүй. Тэгэл гарангуудаа буцаал өвдөд байна гэх тээ. Тэнгүүд нь би бас бодсон байхгүй. За бас хүний орчин бас өнлөлт юм байна да. Багын айдсан мэт тээ. Одоо шаардлагатай бол зүүн мөгийн нөхцөл өөрөөс нь нууж байгаа тааширдаг юм. Тийм үсгийн нэг үзэлтэй юм яа. Ойлголоо. Тэгэхээр би ингээд ойлголтоо дахиад баталгаажуулах гэж танаас асуух чинь л да. Одоо үндсэн имлэг байгаа. Тэнгүүд ихэнх газрууд миний таны ярианаас ойлгосноор л урьдчилан шинжилгээ өгөөд бие яаж ингэвтэй нэг юм асуудалтай бол тийш яв гэж заалгал дахиад явт юм ба шүү дээ. Тэнгүүд үндсэн имлэг дээр биш салбар дээр яг энэ шинжилгээ хийгээд хэрэг бүр ингээд асуудалтай хүндрэх юм бол өөртөө чинь явуулахгүй дахиад төв имлэг рүүгээ замчлаад оруулчих нь байна. Нэг дор тэнд байгаа бүх юм мэдж байгаа учраас та энэ дээр очио гэдэг үнийг кэрлж чадах юм. Би тэгж ойлгож байгаа зүг.
яг хүсэж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр танд хэрэгтэй бүх шатал дараал дээр чинь та яг манай менежерүүдтэй ч юм уу те манай хүнтэй холбогдоод тэр тантай холбох гэж өгөх бүх юм холбож өгч болно. Та эрүүл байхдаа эрүүлмээр байна. Одоо баг дээр нэмжлэг байна гэдээ яаж байгаа бол тэрийг нь бид нэр хянаад өгч болно. Өөртөө чинь. Би нэг санаандгүй хөлөө гэмтэж гараа гэмтэж гэдэг юм бол та тэр менежертэй холбогдоод гэмтлээстэйгээ цагаан авахт нь туслана. Тэр нурууч асуудалтай байна гэж сэрийн цахаар яваа та идэгчлээ. Магадгүй донслоод ч мав тосолд ороод нурууч нөгөө өвтгөөс нурууч бэлтэж штэ тий. Тэгэхэд холбогдоод таны хор хоногийн чинь зохицуулж өгөөд эмчтэй орж өгөөд хаалгын хийж өгөхтэй бол хаалгын хийж өгөөд хаалганыхаа дараахан чигсэндээ бас зохицуулж өгнө. Тэгвэл цогц үйлчлэгийг хийх хэрэгтэй байхгүй. Одоо манай Монголд байгаа амар том асуудал юу юм бэ гэхээр хүмүүс ингээд эмнэлгээр явхлаэр ингээд эмнэлгүүдээр ингээд тэний явдаг байхгүй. Битэн хоногортой ажил байж. Одоо юу гэдэг гутаа эмнэлгээр очсон чинь ч юм уу те эсвэл нэгдүгээр очсон чинь нөгөө гэдэг манай очор 2 сартаа байна. Та сонгодоор очоо гэж сонгодоор олж. За сонгодоор очсон чинь манай тэр нь байхгүй. Та нар өөр эмнэлгээс очоод явуултаг ингээд явуулж байгаа байхгүй. Тэнгүүд энэ хүндээ амирх чиглэл үүсгэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэнгүүд магадгүй манай дээр ирээд одоо үе мөчөөрөө ерөнхий мэс гэмтэл одоо магадгүй бас шамган байсан ч болно, нэмэрчээд байсан ч болно тий. Дотор мэдрэл нойр гэдэг. Иймэрхүү юм дээр ирүүлээс ахуулаад манай дээр явуулж болох. Тэнгүүд манайх гэрээт эмнэлгүүд байгаа. Гадны эмнэлгүүдтэй бас ингээд гэрээ байгуулсан. Тэр хүмүүс нь ирж үзэж болдог. Юу гэсэн үг гаднаас эмчнэр навчиж байгаа гэсэн үг үү? Тий. За. Одоо жишээлбэл Баатараа өнөөдөр ингээд дотор мэдрэлэр ч юм уу хөвтлээ л дээ тий. Тэгснэ ингээд нойр муутай байна гэд. Тэг яасан гэсэн чинь ингээд сэтгэл жоохон шаналаад ах ингээд бодол ингээд идээд ах би ингээд стресстэй байна тий. Тэгээд яах ёстой болоод. За маа тэр мэдрэлийн бүр ийм зэрэглэлийн хүн байгаа. Дуудаж авчаад үзүүлж болно тань дээр. Эсвэл маа тэр сэтгэл зүйч байна. Гэрээ сэтгэл зүйч байна. Хүрчээ сэтгэл зүйч гэдэг. Та хитрхи их нөгөө ирээдүйдээ анхаарал авчаас өнөөдөртөө жоохон байж юм уу сэтгэл зүйчний нэмэл шүү дээ. Тэнгүүд заавал тэр бүх 100% бүрэлдэхүүн маа дээр байхгүй ч гэсэн тэрийг ингээд болох хэмжээнд нь зохицуулсан хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хүнийг эрүүл байлгах бол хамгийн чухал бас амархан боломжтой. Хүмүүсийг эрүүл байлгах гэдэг чинь бас ингээд ганц хоёр муу зуршин солиол ганц хоёр мэдлэг олгоцсон байхад энэ амьдрал эрс сайжирдаг байхгүй. Одоо юу гэдэг бид нэр удмаа мэдэх хэрэгтэй. Аав чинь юу ямар ч нөрийн туссан тий өвөө чинь ямар ч туссан ямар удам тань гэдэг юм мэдчих хэрэгтэй. Тэнгүүдээ тэргээ бас хянаа явуучих хэрэгтэй байхгүй. Хотоодны асуудалтай ингээд өвөө удаас ирээгүй аав удаас ирээгүй тэгвэл яах вэ гэдэг нь окей тэгвэл даад чинь зөвхөн асуудал бич болно шүү дээ. Тийм үстэй. Нэг гороож юу лээ нарийнтах юм. Нарийнтах гэдэг өвч мэд шүү дээ. Тэнгүүд тэр нарийнтах гэдэг нь өвөө нарийнтсан манай бас аав нарийнтсан би бас нарийнтж магадгүй гэдэг ч юм уу тий. Эн чинь өөрөө ингээд нэг бас өөрийгөө ойлгоно гэдэг нь магадгүй чиний байгаа энэ нөхцөл байдлаас танай хүүхэд чинь дата авах. Хотоодонд нэг юм байсан шүү. Энийг хэмжилсэн. Гэхдээ чамд бас удмаараа дамжих магадлал байгаа шүү. Энийгээ хянуулж яваарай ч юм тий. Тэгэхгүй бүр хүндэрсэн бүх юм болгооч. За энийг хэмжлий ханаас тэлэх үү гэдэг чинь юм хэцүү байхгүй. Ойлголоо. Айгуу чухал сэдв байна. Өнөөдрөөс тэр юу яагаад ч их чухал санагдаад байна л да. Нэг юм л авт чинь салбар нь хэр н хотын төвд гэдсэн чинь яг байршил нь нэгдүүлээ. Та нэг циркээ хажууд гэдэг шээ. Тий. Циркийн хажууд алтан жолоо гэдэг амар гой байшин байна. За шинээр бэрхсэн. Тэгээд тийшээ ер нь нүүж байгаа шалтгаан нь зогсоол сайтай. Хүүхдийн зургийн хангацч буудлын зогсоол дотроо алтан жолооч гэсэн зогсоол сайтай. Тэгээд цирк дээр зогсоол сайтай. Тэгэхэд ер нь ажилтаа хүмүүс гэж ярьж байсан шүү дээ. Ирээл гэс нөгөө цэргийн цагта аппаратанда шаруулаад барил татуулаад буцаалд ажиллаа явах боломжтой байхгүй. Нөгөө талд аль аль тийшээ ойрхон. Одоо офстой хүмүүс бол ер нь бол аяг ойрхон гэж бодож байна. Угшаагаар нэг замаар яваад явчихна. Аль талаас ирсэн ер нь хашаага төв сум руугаа цирк гэхэр ойлгомжтой юм байна л да. Хотын төв яг төв. Хотын хоёр дахь төв гэдэг шүү дээ. Улсыг дэлгүүр фонтанд өссөн хүмүүс чинь одоо тэгээд ялцгүй толгоон дотор нь бол хотын төв гэхлээр фонтанууд надад байгаа байхгүй тий.
За одоо ингээд хүмүүс яг ингээд байгууллагаас нь хөнгөлөөд за ингээд ажилтаа шинжилгээнд оруулъя гэл нэг ерөнхий шинжилгээнд оруулж байгаа л да. Ерөн жил болгон зарим байгууллагууд хийдэг байх, зарим жагууд чадахгүй л байгаа л да. Тэгэхээр хин нэгэн хүн дээр очиж юм уу та одоо шинжилгээнд орооч гэл тэгэнгүүт яг юуг нь үзүүлэх ингээд гайхаад байдаг. Тэгэхээр миний асуух асуултаар хүн ер нь ямар төрлийн шинжилгээнд яг тогтмол хамаг гэж үл ерөнхий мэдлэг авах юм. Тэр нь шинжилгээ нь эдийн засгийн хувьд янз янз л байгаа хэл зарим хүмүүс нь боломжгүй те. Тэгэхээр эндээ нэг мөнгө зарахын тулд одоо яг яавал амьдралын хөвшил болох юм одоо энэ хоногшуулах гал юм л да хүмүүст байнга шинжилгээнд ордог. Тэгэд яг ямар шинжилгээнд тогтмол оруулах гэдэг ерөнхийн зөв тип мэдээлэл маркер таагуурвал те. Манай Монгол улсын бас нэг бодлого гэж нэг юм байна штэ. Одоо яг жоохон бодлогоо барьж чадж байгаа учраас ингээд бас үдий зэгтэй гайгүй яваад байна л та тий. Уул нь бол бас өндөрлөө зөндөө байгаа, асуулт зөндөө байгаа. Тэгээд бодлогын хүрээнд яасан бэ гэхээр сая одоо бидний хамгийн сайн мэддэг нь нэлгээний аян маян яваадсан шүү дээ. ЦТБ хүмүүсийн хэмжлэг гэл тий. Тэнгүүд нь одоо яаж байгаа гэхээр хүмүүсийг эрт хэлбэрлэг юм шиг хийдэг бол гэж ярьж илээ бас. Тэгээ яг юм гой давхцаад бүх юм ингэж тараа тий. Тэгвэл одоо хавдрын эрт хэлбэрлэг гэдэг рүү нэрвэлэмдээ юм бодлогын хэмжээнд амар зөв шийдвэр гаргаж байгаа байхгүй. Яг тэгвэл эн чинь өөрөө мэдэгдэхгүй яваад хүндэрчих юм бол асар их залгаад амь нас мас руу бүр очиход амар ойрхон байдаг өвчин. Нөгөө талаас оншилт болдог өвчин байхгүй. Тэнгүүд ерөнхий нэг 6 шинжилгээ мэлгээ хийчих юм бол хэр өргийн хавдар хаадаг ч гэсэн. Тэгээд улс нь өөр бодлогоороос нэг тийш явж байгаа. Нэгт нөгөө талдаас нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал те одоо манай Монгол улсын эдийн засгийн чинь бас авч явж байгаа уул уурхаанууд биш те. Уул уурхаан ажилчид хүн түвшний ажилладаг хүмүүс шүү дээ. Тэд нэр бас жилдээ заавал нэг удаа шинжилгээнд орсон байх хэрэгтэй гэсэн нэг шаардлага тавьсан юм байл. Тэгэхээр тийм ажилладаг хүмүүс жилдээ үзвэл. Тэгвэл манай чинь бас хэцүү шүү дээ. Нэг хүн дээр 100 сая төгрөг дардах газар нэг гэл асуудаг. Манай тийм хийхгүй шүү дээ. Манай аясан авч байгаа шалтгаан нь олон улсын стандартын хэмжээнд очиж байгаа учраас тэгж байгаа шүү дээ гэдэг. Үгүй ээ нэг 10 ажилтан л байгаа чи энийг үзэхгүйгээр эрүүлгээд даадагчлаа гэх юм яриад тоохгүй. Тэр одоо нэг доголдолтой л асуулттай тийм өөрөө ёс зүйн доголдолтой асуулт. Тэнгүүд нь ажилтайгаа өөрөө мөнгөний төлөд үзүүлсэн нь магадгүй танай ажилчин доктортой ингээд магадгүй өгж сайн өгөх гэдэг компани биш магадгүй байхгүй. Тэнгүүд л нэг нь уруу удчлоо ч юм уу яачлаа гэдэг нэг хэцүү ш тэ. Манай эмнэлгийн амар гоё нь юу гэдэг тэгэхээр байгууллага болгонд нь тусна багсгаж өгдөг. За одоо хүмүүс чинь эмгтээчүүд эрэгтэйчүүд тэд наснах гэдэг ингээд ерхэд нь гаргаад ч юм эсвэл хитрхи олон юм гаргадаг байхгүй. Бид нэр яг офисын хүмүүстэй уулзаад танах ер нь оффист байгаа байт юм уу хүн хүчний ажилладаг юм уу машин барьд юм уу яадын гэдгээс нь хамаарат нөгөө нэг хоргуудл уушигныхаа байдал элэг бэцээ те нөгөө нэг хүн хүчний хортой нөхцөл мөсгөл байгаа штэ. Эсвэл нэг оффист ингээд сумгаа ажилладаг ч машин барьдаг хүмүүс их ч ингээд суудаг ажил ингээд нуруу нугастай асуулж байна. Тэгээд хүнтэйгээ ярилцж байгаа тэн дээр нь одоо та магадгүй үе мөчний нуруу нугасны эмчээ нэмүүлэх үү асуулах уу эсвэл танай ажилч чинь нариг жоохон уучих гэдэг үү те ер нь бол тамхиг татдаг уу гэдэг асуултыг асууж агаад тэгээд тэн дээр нь вакцины гаргаж өгдөг. Тэгээд тэр нь вакцины өөрөө төсөвд нь болж нүггүй юу гэдэг нь чухал бусаас насч болно. Уяа хата. Манайхаас давуу тал нь тэр ихгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр компанид нэг хэрэгцээ юм бид хийж өгөх гэдэг нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол танай байгууллагын ажилчдыг бүгдийг нь манай байгууллага эрүүл мэндийн халамжлаа. Очоод ажилч чинь сургалтыг авдаг. За чи ингээд дасгалаад 7 хоногт хоногдоо хүзүү мүзүүний хандлахгүй хүзүүчин шохоож идэм байна. Нуруугаа татахгүй нуруучин татах эрсдэлтэй байд юм байна. Чи буруу хүнс ажиллах юм байна. Архийн зөрхний зохистой хэлж хүртэл байх шүү дээ. Энэ сургалтыг хийгээд өчөө. Нөгөө хүмүүс нь үзээд өчөө. Төвчин тогтоогод үгүй. Танай байгууллага ерөнхийдөө хеликобактер ихтэй биш. Магадгүй танай галт тоогооч асуудалтай. Тийм үстэй. Тэгээд сэтгэлийн стресс хүмүүс амар ихтэй. Танай ажилчдаа баг цаг начиж гэдэг юм тий. Ингээд айл ал хатанд нь хийж өгч болно. Тэнгүүдээ манай одоо өгөх гэдэг ганц гоё юм бэ гэхээр танай байгууллага чинь ажилчдаа үнэхээр бодоод сэтгэлийн үнэхээр ингээд манай ажилчдаа амар чухал нэг хэсгээ. Тэгэх юм бол мөнгөн хүлээ болоод чийж гэдэг байгаа байхгүй. Бид нар чинь үзээд өгөө. Үзчихэд тэр хүмүүстэй чинь бид нар дахиад цааштай ирэхэд нь бас хөнгөлтийг өгч. Өөр юмлэг ингээд яваад тахгүй. Манай дээр дата өсөж байгаа шүү дээ. Өмнө өгсөн шинжилгээнүүдийн дараа нь харж болно шүү дээ. 3 сарын дараа ч юм уу тий. Тэнгүүд нь бид нар хийх гэдэг нь чинь амар хайран байхгүй. Тэр хүн чинь үзүүлчихэд өөр газар явж байвал тэр мэдээлэл чинь ингээд тал газар л үлдэж чинь гэсэн үг шүү дээ. Тэр хүний мэдээлэл. Нэг газараа дагнаа ингээд явчих юм бол тэр та 6 сарын өмнө юм биш одоо ингэсэн биз дээ тий. Наадах чинь зүгээрээ
Эсвэл наа чинь 8 аюултай. Та гис ингэ явахгүй болохгүй ч юм уу тий. Энэ бүгдийг нөр хянж өгнө гэсэн. Тэр нь юу юм бэ? Тэр онгоцоор нэгэд майлстон цуглуулад нэг бод штэ. Тэрэн шиг ингээд тэр хүнд нь түүхийн цуглуулаад бас тэр нь сая та хөнгөлт гэсэн үү? Тиймэрхүү явчих юм тий. Миний хэлгээд байгаа санаал тэр ихгүй. Яг ажилтаа ингээд бодож байгаа компани нь байгуулга нь мөнгөн гүрлэн хандаач. Хэрвээ тэгэх юм бол манайх үсгийг хийж өгөөд танаа ерөнхийдөө нуруу нухсны асуудалтай байна. Танаа зөвлөл багс гаргацсан маа штэ тий. Тэгчээд асуудал нь хэрвээ нэг гэдэг нөрчнөөс талигна штэ. HR-д нь ч юм уу эсвэл нөгөө захиралд нь ч юм уу тий. Ийм нийтээр ийм биш үү? Ийм хандлагатай өвчлөл ийм биш үү тий. Дундаж наслалт таргалалт юу гэдэг хэлчихэд даан тэр хүмүүс чинь ингээд үзүүлэнгүүтээ магадгүй байгууллагаас нь чи нэг 300 мянган багцанд норд үзүүлчих гэдэг. 365 мянган багц гэдэг байдаг шүү дээ тий. Өдөрт 1000 төгрөг өртөж цацуул гэдэг. Тэгэнгүүт нь 365 мянган багцыг байгууллага аваад өгсөн ч болно шүү дээ. Тэг нөгөө чи үзүүлээд ингээд явж ирсэн аа. Тэн чинь бүх юм байхгүй. Зарим нэг нь дутуу шүү дээ. Өө за чи зүрхний цахилгаанчлаад орсон юм байна. Энд чинь жоохон өөрчлөлт байна. Чи зүрхнийхээ нормоор юм байна гэдэг. Юм чинь хэлдэг байхгүй. Тэнгүүд нөгөө нь заа гिचээд хаяа авчиж болохгүй байхгүй. Ерөнхийдөө зүгээр юм хаяа авчиж. Тэнгүүд нь санаа нь тэр ажилчид чинь бид нар дахиад дискаунт өгье. Өөр газар үзүүлэхэд бүтэн үнийн төлнө. Манайд үзүүлэхэд нэг 10% ч юм уу тий 20% тэр компаниас хамаарат яаж гэрээ байгуулж байгаас хамаарна л та. Тэгвэл манайд дискаунт өгье. Өөрөөр хэлбэл тэр хүн нэгэнт ирсэн юм чинь би мөнгөн гүр дээр бүгдийг үзүүлчихье гэдэг сэдвийн төрүүлээд нь шүү дээ. Тэг чи үзүүлчихэд за чи хинуулаарай гэдэгт нь би энийг хинуулах хэрэгтэй. HR-тай шахаад чи ята хинуулаа гэж шахах хэрэгтэй. Нөгөө талаас нөгөө хүн чинь өөрөө хүсэл байх хэрэгтэй. Би энийг идгийчээ. Тэгээ цаашдаа ирэхэд нь магадгүй Монголын өгдөг. Тэр компанийнхаа гэрээс хамаарат магадгүй тэр хөвтлээ гэхэд нь хүртэл бид тэр байгууллагын ажилтан юм байна гэдээ хөнгөлтийг өгч болно шүү дээ. Яагаад үгүй ч болно шүү дээ. Бидний зөрөөтэй юм чинь тэр ихгүй. Хүнийг эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл байлгах сургамаараа. Заавал ингээд хүндэрсэн сэхэрөө очиж хүндрээд өвчин тусаад ингээд хэдэн зуун саяын гадаад руу явахаас аргагүй болчихлоо гэдээ ингээд явах хооронд эрүүл байхдаа л эрүүлэл барайл явал та. Чадхаваад барайл явал та. Өвчлөлийг ингээд залуучаад байгаа эсрэгээр нь цааш нь дэлхий л та. Буцаад ингээд дээшээгээл явал та. Тийм үст. Амьдралын хэм маяг болох гэдэг шүү дээ. Эрүүл амьдрал. Миний харж байгаа нөгөө зарчим тэр байхгүй. Ер нь бизнес хийж байгаа хүн болгон л мэдээж өөр нэгсэн айтайхан түн шиг хайдаг. Тийм үст. Тэнгүүд бидний үг юм магадгүй бидний алдагдaltaй ч юм уу дүндэд юм хийж магадгүй. Гэхдээ цаашдаа танаа түншчин болоо танаа ажилч чинь хүн төвчин тусахгүй гэсэн баталгаа манах болъё. Хэрвээ ямар нэгэн асуудал үнэхээр гай болоод гараад ирлээ гэх юм бол тэрийг бидний шийдэж өгдөг бай. Тэр төлбөрийг нь байгууллага шийдэх юм уу? Даатгалан шийдэх юм уу? Тэр нөрөөс нь авах юм уу? Байгууллага хаваачулах юм уу? Тэр гэрээлч болно шүү дээ. Хамаагүй шүү дээ. Өөрөлдөх юм бол танаа доктортой үйл ажиллагаанд чинь дэмжлэг бол. Яг тэгвэл магадгүй одоо 200 ажилтнтай компани сард л 2 хүн алж 2 хүн ажилч чиний ажил авч байгаа байхгүй юу? Тэнгүүдээ ингээл ажлын шинэ ажил авах нөгөө ямар мэдэхгүй шүү дээ. Манайх гэрэлцсэн байхад нөгөөдг нь үзээд өгч шүү дээ. Тэгээд төлбөр төцөө дараа нь авчил та. Өөрөөс нь авах юм уу? Цалингаас зодох юм даа дотороо өөртөө шийдчих тэрийг. Тэгээ ажил давангууд нь тэрийг датанд нь оруулаад явчихна. Дараа нь тэрийг үзүүлэхэд нь өмнө нь юм байсан. Одоо юм болцсон байна. Буюу хяналтанд нь орчих واخ гэж давхар. Дээр дурандхад таны одоод нь чинь ийм нэг жижиг юм ургацсан байсан шүү дээ тий. Та 6 сарын дараа ирэх гэж алга болсон байна. Жилийн дараа ирсэн чинь ашгүй азар яг хийвэндээ байна. Гэтэ танайгаа хинуулаарай. Энд чинь ургаад эхлэх юм бол одоо чи мессежлбараар дурангаар гарч юм уу? Халгаараас авт шүү ч юм тий. Тийм юм их гэдэг. Тийм систем их гэдэг. За ингээд дэмжлэгийн салбарын талаар бас зөндөө мэдээлэлтэй боллоо. Би бүр ингээд таны ярианд орцсон. За одоо юу цаг маг аваад одоо үзүүлчихье яа гэсэн. Тийм бодол яалчихгүй төрж гин. Таас өөргөж шиг ирлээ те. Толгойн өвдөгсөн хамар нэг гэж болсон. Тэгээд өөргөж шин дээр их буужлаа л дээ. Ийм адилхан шин шивтэй ч юм уу иймэрхүү асуудалтай хүмүүс бол их байгаа. Тэгээ өөрсдөө нэг бол мэддэггүй, нэг бол хэлдэггүй, чимээгүй гэр бүлийнхэнтэй дараа болоод яах юм гэдэг ч юм уу те. Тим сэтгэлгээгээр байгаад тах шиг айгүй их. Тэгэхээр энэ сэтгэлгээгүй би ер нь зүгээр үзүүлжээ гэдэг сэтгэлгээг л яаж хүмүүст нийтээр нь одоо суулгуул зүгээр гэдэг юм бол яг сайн нэг эрт онцлогоог ярьжлаа л та тийм. Тэрнээс өөрөөр хүн нэг имплект очихдоо за гэдэг нэг юу ордог шиг тийм дэлгүүр хошоо ордог шиг байнга ордог болгоно гэж юу байд юм болов уу надад тийм санаа гарлаа төрлөлтөө. Одоо миний анзаараад байгаагаар ер нь манай монголчууд харьцан байгаа болцсон. Яг нэг сайхан фитнест явж байгаа хүмүүсийн тоо өсөж байна. Тэгээ одоо тамхи утганаас гарч байгаа хүмүүс ихсэж байна. Эрүүл амьдрал гэсэн зорилготой зарим шинжилж чинь баг ингээл ихнээс татгалзсан мэтгэлцээг л нэг яриад. За. Өчнийг ингэж харахад хүмүүсийн нөгөө
архийг яаж уулгах вэ гэдэг хүмүүс ярилцсан гэж. Яасан гэж ингээд нийтээрээ арх уулт нь ингээд багасаад штэ гэдэг судалгаа гарцсан. Тэнгүүд манайхан бүр супер байгаа байхгүй тий. Монгол хүний яг дэлхийд бол манайх архичтайгаа л явж байгаа л да яг үндэ. Статистик харахад бодоод жоохон архичд талдаа л ороод явж байгаа л да. Гэтэл ер нь нийтээр багасж байгаа. Залуучууд илүү ирүүлчихэж байгаа. Би энэ бол амар баярлж байгаа. Тэгэд одоо өглөө гүйж байгаа хүмүүс нь сайж ихссэн. Тий ингээд ууланд явж байгаа хүмүүс пик болцсон байл. Намайг явдаг байхад л үнэхээр баг замдаа нэг 20 хүнтэй зөрнөг үйл байсан чинь түгжил одоо ингээд бүр ингээд богоон чихэлцэл шүү дээ. Талдаа тийшээ ингэсэн тий. Тэгэхээр залуусын ингээд хандлага бол амар мундаг байгаа юм л да. Тэгээ одоо юу гэдэг ээж ааваа үзүүлэх хэвээр өөрөө үзүүлэх хэвээр гэдэг юм толгойд нь сууц. Энэ бол үнэхээр бахархах шүү дээ. Нөгөө талдаа зарим нэг юм юу гэдэг жоохон болцоо муутай эсвэл мэдлэг муутай хүмүүс нь бидний ярьдэн шүү дээ. Мөнгөний төлөө яваад өөрийнхөө биеийг ивдээд уцаагаад өөрийнхөө биед олсон бүх мөнгөө зориулдаг. Үний ингээд нэг одоо Америкуудын хүмүүс ингээд харахад тэр чинь эмнэлэг нь бол бүр жинхэнэ шууд бараг дампуурд болдсон шүү дээ. Эмнэлгийн асуудлаар гэр бүл давтдаг байхгүй. Тэр хүний үйлчлэх учраас бүх мөнгөө зориулаад гэр бүл нөхдөд давтдаг тийм хүмүүс байдаг гэж л. Даатгал хийгээгүй шүү дээ. Даатгал хийгээгүй бол хайр тий. Тэгэнгүүт манай Монгол тэр нэрээ харцангуй гайгүйч гэсэндээ бас юм кейсүүд бол байгаа. Байхад бол байгаа. Тэгэнгүүт санаа нь эрүүл явж болно шүү дээ. Өөрийнхөө төвшинг тогтоочлоо. Тэгэл ерөн цааш та анхаарал авчил. Өөрийгөө мэдчихээ. Өөрийгөө мэдчихэлтэй тий. Тэгээд бэлэх гээд байгаа санаа нь эмнэлэг одоо өөр эмнэлэг жишээлбэл өөрөж үзээд ирүүлээ гэд хэлж магадгүй. Тэг манай дээр ингээд үзүүлснэ нэг юм гарч иж магадгүй тэр нь юу юм бэ гэсэн чинь таны түмний асуудал. Үе мөчний асуудал. Таны хүзүүч байгаа шахаад чинь ч юм уу тий. Ийм жижигхэн юм шиг бүртлөөсөө тэр нь цаашдаа танд асуураад лай болохоор тийм юмыг бид нар онцлох гээд байгаа. Одоо та түрүүнд нэг ярьжсэн л та нэг юм тэр удаан суугаад нуруу нь ингээд ингээд дарагдаад хэллэгээр би сайн тогтооггүй л ингээд гинт хэлж мэлждэг тэрийг ингээд нуруу нь яа яадаг ч лээ. Тэр нэг ерөөсөө дөнгөж хойр гарч байгаа ч юм уу юм. За миний хувьд ч гэсэн байгаа нуруу айгууданд асуудалтай ачаалтах чадвар багассан байдаг. Офис сууж байгаа нийтлэг хүмүүс асуудал байгаа. Нурууны асуудал тий. Тэгэхээр энийг та нэг шийддэг нэг аппаратын нүгийн төр ярьсан. Тэр нь яг юу юм би бас мэдмээр байл да. Яг л нийтлэг хүмүүс яг нурууд асуудалтай бүх залуучууд юм байгаа юм л да. Одоо ингээд харахаар заавал ингээд насных ч юм уу суусных гэлтгөө магадгүй гэмтэл бэртэл авсан ч юм уу багаас зөвхөн буруу үрсээс болоод ч юм уу тий үс мэч болно. Тэнгүү тэр нь яадаг гэхээр нуруу чинь одоо ачаалтаа ажилласаа болоод ингээд амин олон булчингууд байгаа шүү дээ. Одоо ойлгож ингээд гар дээр л ярил л да тий. Энэ булчин чинь ингээд булчин байгаа. Тэнгүүд чи энэ дээр дахиад ингээд нэг булчин байгаа тий ингэж татдаг ч юм уу ингэж татдаг. Энийг нөхөх булчин гэж ярьд юм байл. За хэл асан булчин. Хүний нуруучин хөрөө битүү булчин шүү дээ тий. Тэгэл нэг хүнд юм аваад дааруулаад асуудалд ордон шүү дээ. Тэнгүүд тэр нь яадаг гэхээр булчин зангирчаад тавьдгүй гинэ. За Үсгээ тавьдгүй. Тэнгүүд одоо ингээд нурууны нэг үеийнүүд байгаа шүү дээ тий. Энэ үеийнүүдийг ингээд бодчих л байл ингээд нурууны үе. Тэгсэн чинь энд ингээд булчин ингээд байж байгаа шүү дээ. Ачаал авангууд эн чинь ингээд нэр ирж байгаа ачаал нэмэгдэж байгаа тий. Тэгээ эн чинь нуур чинь цангарч байгаа хойш нь ингээд татдаг. Зангирч байгаа шүү дээ. Тэгээ тэр нэг зангирсан чигээр татчихдаг гинэ. Над үлдсэж байгаа юм Татчихдаг гинэ. Тэнгүүд тэрээ өөрөө мэдэхгүйгээр эсвэл ингээд зангирцсан ингээд байгаа л ингээд бүр ингээд татахгүй ч гэсэн ингээд зангирцаар ингээд ачаал өгөөл ингээд байгаа л гэдэг гинэ. Тэнгүүд энэ дээр чи ирж байгаа нэг дискэнд ирж байгаа килограмм жингийнх нь одоо 20 кг ачаал ирдэг байсан чи тэр нь 30 кг ачаал ирдэг болчих واخхой. Булчин зангаа. Тэгсээр байгаа тэр нь 30 40 болоод найтай хахад гэдэг байгаа нөгөө нэг жижигхэн юм нэмэхэд нурууны татдаг юм уу нурууны юм үзэл гэдэг ч юм бас гарч ирээд шүү дээ. Тэнгүүд таймс үзүүлээ. Хэрвээ та хаалганы үзүүлэх юм бол хаалганы чинь таныг зүгээр байна. Им уугаал болчихно гэдээ явуулчих магадгүй. Энэ бол эмчийн үзэж байгаа зүгээс магадгүй зүг. Нөгөө талаасаа та сэргийн засгийн эмчд үзүүлэх юм бол сэргийн засгийн эмч таныг заавж байгаа. Нэгдүгээр таны биеийн жинчин ийм одоо тагалалтай байна ч юм уу тий. Та хэр тасал хөдөлгөөн хийдэг вэ? Алив хөлөж татаад үзьгээд ингээд татаж үзэн таныг ингэж ингээд баруун зүгж татаж үзэн тэгснэ ийшээгээ муу уугаад сонголт муутай байна. Таны наа чинь өрөвсцэн байсан та тэрийг мэдчихсэн үү гэдэг. Өөр талаас нардаг байхгүй. Тэгээ зангирсан байгаа булчингийн чинь сулж өгөөд цаашдаа та яах ёстой вэ гэдгийг анхааруулга нь хэлж өгөөд таны ингээ явууснараа гайгүй. Магадгүй нэг хүн эмч үзүүлээ зүгээр гэж байна гэдэг дахиад явж байгаа нуруу гэдэг үзүүлээ зүгээр гэж байна гэж тоохгүй явж байгаа нь үзүүлсэн чи юм чинь одоо хагалъя. тий. Хаалган дээр 15 сая. 20 сая. Тэнгүүд
манай их гэдэг юм болохоор хагалгааны өмнө эрүүл хоёрын голд сэргийн засаг бүхэл бүтэн том юм салбар мэдэн шүү гэж хэлгээд байгаа байхгүй. Тэгэнгүүтээ манай эмнэлгийн чинь одоо нөгөө солонгос түншүүд гэдэг байхгүй. Маа дээр дандаа хамгийн шинэ аппаратуудыг үйлдвэрлэхээр ингээ явуулж идэг. Тэнгүүд одоо бид нар Nokia-гаар зургийг дарах заавал Nokia биш ээ зүгээр ингээд iPhone X-ээр зураг дарах. Одоо iPhone 17 Pro Max зураг дарах хоёр чинь ингээд зургийн чанарын ялгаа шал өөр шүү дээ. Тэг тэр шиг ингээд бидний нөгөө лазерын аппарат, сэргийн засаг аппарат гэдэг нь хүмүүс шаруулж ийн, цохиулж ийн ингээл тогон цохиулж ийн ингээл бодж идэг. Тэнгүүд тэр нь бас ингээд утас шигээ ингээд асардлаа хөгжил явж идэг юм байна. Тэр том төхөөрөмжтэй. Тий. Одоо ингээд лазераар ингээд шарахад чинь магадгүй хүмүүс ингээд гаднаас нь шараад ингээд өрсөлдөг намдааж ижт өвдөг мөдөг намдааж ихэд манай аппарат цаашаа 10 см гүн нөлөөлдөг гэж байгаа юм. Хүний хаанаас ч одоо лазер нь одоо 10 см хүрнэстэй тий. За. Тэнгүүд нь тэр нь ингээд үр дүн шаал одоо өмнө нь ингээд 10 хоног явж хахад нуруунд татчихлаа туслаараа хөрлөө гэл нэггүй ирэхэд 3 хоног шараал нөгөөх нь зүгрүүлчлээ явдаг ч юм чи. Гэхдээ чи имчгээгээд усгаж 5 хоног штэ гэж чи би зүгээр болцсон гэд. Яг сонин за энэс кейс шүү дээ тий. 5 хоног хийх гэсэн 3 хоног хайж авчаад сарын дараа дахиад нэгч байгаа. Тэгээ тэр хүн халааны гэсэн аргагүй гэж. Нэг удаа аргалж өглөө, хоёр удаа аргалж хоёулын дээр нь имшгийг дутуу байсан. Өөрөө тэрийг тоогоогүй. Хүний мөрөгөд барилга хийж идэг гэсэн. Барилга хийж хагаад тэгээд нурууны хаалганд орсон байхгүй тэр. Өөрөөс бүгдийг нэгж имшилж өгч чадчих болно тий. Тэгэхэд амьдралын маягийг өөрчлөхгүй л болол 1000 сэргийн сар яваад нэмэр байхгүй байхгүй. Тэгээ манай энэ стартапны яд юм гээд тэгэхээр өөрөө чинь хөвтүүлж хагаад ингээд үеэр нь одоо салгана гэх юм тий. Чамааг баг 2 санж өндөрлгөн заяа. За. Чи өндөрлөө 175 нэмцэн үү хадлаа. Тэгвэл 175-ыг заяа. Нуруугийн ингээд эргүүлнэ штэ. Тэгээд чиний ингээд бүх үеэр чинь ингээд нэг бүрчлэн миллиметр салгаад ингээд нугалж өгч байгаа. Ингээд хөдөлгөөн. Булчинг сулж штэ. Нөгөөний зангирсан байгаа ачааллыг одоо дискэнд дийгээд байгаа ачааллыг нь 20 кг байсныг нь 15 болгож өгч байгаа байхгүй. Тэгснээр цаашдаа чиний нуруу чинь илүү удаан илэгдээл гэсэн. Йоо орносоо гэж. Тэнгүү тэр нь ингээд бас нэг зүгээр ориг сүндөөс оруулахгүй. Тэр чинь бас нэг лазер ч гэсэн тэр 10 см яадаг лазер ч гэдэг тэр үнэхээр хурц өвдөлттэй болохоо байсан хүмүүстэй л авдаг кейс байхгүй. Зүгээр энгийн хүмүүсээс авч болохгүй. Тэгэхээр хайран юу болчихно. Одоо муу өвчин өмдөхийг бол морфинийг толгоовлөөгээ тарихгүй ш тавь. Тэнтэй адилхан яг ингээд тухайн үед нь тааруулж яаж байгаа байхгүй. Тэгээ манай солонгос түншүүдийн ачаар одоо манай тануу төхөрөм цэргийн цагтаар бол үнэхээр бардам л байгаа. Манай ажилчид ч гэсэн бүгд тэр очиж сурцсан. Бүгд нэг сараар яваа сургацсан байгаа. Манай эмчнэр ч гэсэндээ одоо ингээд үений тарилга хийгээ тий. Хандан манлаа ер нь сайжраал олон өдрөө сайжраад. Танаас тэгвэл баха iPhone 17 Pro байгаа юм байна л да. Бас ганц хоёр 15 байгаа. Тэгээ ер нь бол чиний шаардлага хангаж байгаа заяа. Нөө зүгээр яг бус газруудыг жоохон муулах гэж байгаа юм шүү. Ер нь бол эмнэлэг дээр энэ том төхөөрөмж нь урт удаан хугацаанд ингээд олон жилээр байгаад байт юм шиг санагдаад байдаг. Тэгээ ер нь ихэнх эмнэлгүүд шинжилэлт явагдахгүй. Тэг ч юм уу тэр одоо өөр өөрсдийн юм тоглож байгаа юм дэсэл болж байгаа тийм. Ер нь одоо машины бизнесээр ярих юм бол Toyota ч эвдэрэхгүй байхад Hyundai нэрээ жоохон эвдэрлэхтэй ч юм уу сэлбэг зардаг гэдэг чинь одоо бизнес шүү дээ тийм. Гэрлийн лампны хүртэл маф байдаг гэж ярьдэн шүү дээ. Сонсчихсон уу? Одоо нэг гэрлийг ингээд удаан насжилтаар хийж болох юм байна гэдэг. Бараг 100 жил настай хийж болох юм байна гэх лампыг. Тэгсэн чинь тэгвэл бид нар дампуурч тэгээд бүгд гэрэл лампа аваад тэгээд дампуурч тэгээд гэрлийн насыг 2-3 жилтэйгээр хийя гэд тэгээд статик шалгадаг нэг газар гарч ирээд тэгээд яасан гэдэг байхгүй. Тэгмэд эмнэлгийн салбар дээр яасан мэгс чинь эмнэлгийн тоо төхөөрөмжүүдийг бараг нөгөө дайн тачин танк гэдэг шиг одоо Jaris чинь бараг л дайны машин шүү дээ. Одоо л яваалгаа шүү програм тий. Тэр шиг эмнэлгийн аппаратуудыг ер нь урт удаан настайгаар хийдэг байл. Зөрүүд. Тэрний сэлбийг зарж мөнгө олё гэдэг тийм бизнес байхгүй. Болж өгвөл удаан настайгаар хийдэг юм байл. Тэгээ одоо л манай ингээд улсын эмнэлгүүдэд тий социалын бараг социалын имараситинууд яваад байгаа шалтгаан чинь тэр үеийн ингээд эмнэлгийн чанар чинь ерөөсөө тийм мөнгө идэв биш хүний төлөө байсан. Чанартай юм. Тэгээ одоо өрсөлдөж байгаа нөгөө нэг бенз буюу бусад гэдэг шиг ингээд тоо төхөөрөмжүүд чинь ер нь бол гайгүй даацтай. Идэлгээ сайтай. Ийм байт юм бэл. Зүг. За тэгвэл үнэхээр одоо санаа зовлтгүй байна. Одоо ингээд сүүлийн үед би ингээд бас нэг хүн амтнаас сонслоо л да нэг юм та бүхний салбарт тохиолж байгаа зүйл юм шиг нэг юм усаас ингээд нийгмийн даатгалаар нэмшилгээний зардал нэг юм цогсоосон гинүү. Тэгээд нэг айгүй олон эмнэлгүүд
хаалга барьж байгаа юм уу? Тиймэрхүү яриа сонсч байсан. Тэр яг ямар учиртай юм болоод байгаа юм бол нэг юм дээгүүрээ нэг юм болоод байгаа юм. Би нюансыг сайн ойлгохгүй юм л да. За энийг одоо тайлбарлахад яа гэм бэ гэхээр монголчууд бид нар ч нэг ядаргаанд орчлоо ч юм уу тий. Нэг сайхан витамин хэлхий даа гэдэг амар их сөвлөл хөвтөг гэсэн байхгүй. Тэр нь өөрөө яасан бэ гэхээр хүн ингээд жилдээ бараг тосмосоо сольж байгаа юм шиг ингээд амар гоё хүчээ аваад тий витаминэд тариулаад ингээд тусан шилэн мишгээ өгөөл амар гоё ирүүлчихдэг байсан. Давуу тал нь сул тал нь яасан бэ гэсэн чинь улсын даатгалын сангаас амар их зарлах гэдэг байсан. За. Тэнгүүд яг ингээд тэнцэн мэдээж ингээд тэгээ зарга мөнгө байхгүй шүү дээ. Нэг төсөв байгаа шүү дээ. Тэр төсөв чинь нөгөө очиж байгаа хүмүүс нь амар олон хүнд хүрээд байгаа мөртлөөсөө үр дүн амар багтай. Зүгээр нэг хөвчтэй гэдэг нэг газар очиж хөвтөд витамин хэлэгчдэг. Тэр хүн амь насны асуудалд уучраагүй шүү дээ. Тэнгүүд нь улсын бодлого яаж байгаа гэхээр бид нэр өнөөдрөөс эхлээд нэг хугацаа хэлж байгаа. Одоо ойрын хугацаанаас эхлээд жижигхэн одоо ханиад ядаргаа тэг улаан цай бүр ингээд юм гүнзгий ядаргаа биш бол тий зүгээр хөнгөн юм ядаргаа ханиад бэнэд гэсэн ийм хүү жижигхэн оншуудыг ер нь даатгалын сан татгалзаж байгаа. Харин эсээрээ чиглээд байгаа нь ингээд эрт хэлүүлээ тий хор тавдрыг эртхэн шиг оншлё. Бид нэр гимтлийн хаалгаа үе солих хэвээр хүн байвал амьдралын чанарт өөрчлөгдөж штэ. Суцны юм юу чинь гэсэн болооч аюултай штэ тий. Олгоонд орж байгаа хүнд мөнгө нөгж байгаа. Цагаан махан нэргээд алимшиг болсон цусгооч одоо тэр хүнд бид нэ татах юм ингээд өгч ирээ. Түүнээс зүгээр байгаа хүмүүст нь бид нэ татах өгөхгүй буюу энэ нэг жоохон шатал гаргаад болцсон. Ангилж дээ. Ангилж дээ. Тэгээ англиад ирэнгүүд яадаг вэ гэдэнгүүд одоо сая би хэллээ шүү дээ. Манайх ингээд асар их хөдөлмөр гаргаад олон тэрбумын зээл санхүүжилт хөдөлтөд олон 10 хүмүүсийг сургаал бэлдээл алааны багтаа, сэгэний багтаа, эмчилгээний багтаа ингээд юм болж шүү дээ. Энд чинь өөрөө ингээд юу гэдэг хийж чадж байгаа боломж потенциал нь өндөр байхгүй. Манай эмнэлгийн явд ярих юм бол тий. Тэнгүүд магадгүй зөвхөн ядаргаа авдаг байсан эмнэлэг 10 хортой ч юм тий. Тэнгүүд улс тэр чинь наадхай чинь хийсэн хийгээгүй нөгөө талдаа энэ хавдар тусч байгаа хүмүүсийн тоон цөөрөхгүй байна. Үр дүнгүй юм. Үр дүнгүй. Тэр хүн чинь үхгээд хахад мөнгө нь авахгүй байна шүү дээ. Тэгээ бид нэр тэгэхэд нөгөө баахан өргөө зардал гаргацсан байна. Энэ мөнгөний ашиглалтын жоох ишээ явуулъя гэд чиглийн жоох өрчсөн буюу ингээд ийм одоо эрүүл хүмүүсийн доороо өвчтөн хүмүүсийн дээр нэг ийм нэг пирамид юм шүү дээ. Энийг мөнгийг нь жоох шахаж жоох ингэж өгсөн гэх юм уу? Ингэж баланс жоох одоо ер нь ийм болох гэдэг байгаа байхгүй юу? Балансч ер нь жоох ийм болох гэдэг байгаа байхгүй юу? Эрүүл хүмүүсийн доороо нэрийн өнөр одоо хүн өвчтөн хүмүүсийн дээрийгээд ийм байгаа пирамидыг санхүүжилтийг нэрэн эсрэг нь болгож өгөөд хүн өвчтөн хүмүүс рүү илүү их санхүүжилтийг олгодог болоод бага өвчлөлтөө арай нэг жоохон нас өвчтөн бага гэдэг болъё гэдэг байхгүй. Тэнгүүд магадгүй одоо зөвхөн онцлогоо хийдэг байсан ч юм уу тий өдрийн имчилгээ хийдэг байсан арай хөнгөн төрлийн өвчнүүдийг эмчилдэг байсан газруудын санхүүжилт нь ер нь зогсож байгаа л гэсэн үг. Одоо банк бүсийн юуг нэмээд байгаа шүү дээ. Банк бүсийн санхүүжилт нь юуг банк бүсүүдийн ингээд дөрмийн сангийн нэмээд байгаа шүү дээ. Бог өсгөөд байгаа. Өөрөөр хэлэх юм бол усгын хөндөрсөж банк одоо дампуурж байна гэдэг чинь дөрмийн сан хүрэхгүй бүгдээр жануузэл болоод дампуураад хахад чинь 8 олон хүмүүс асуудал үүсгэж байгаа гэдэг утгаараа өөрөө ийм эрсдлээ тааж чадах үед том банк бус мөнгөтэй байх юм бол үйл ажиллагаа явуулж болно гэдэг шаардлага хангаж байгаа шүү дээ. Үнтэй адилхан. Чадахгүй байх юм бол та нар нийлээд нэг банк бус бололтой. 3 жижигхэн банк бус том бололтой гэдэгтэй адилхан л байхгүй. Зөв. Нөгөө нэг магадгүй нэг нь дотороор нэг нь мэдэрлээрээ нэг нь мессежлбараа ингэ явж байгаа газрууд нэг имлэг болоод ороод ирэхийг үсэхгүй байхгүй. Тийм үл чинь өөрөө ингээд хийж чадах потенциал нь нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр ингээд яг хүрх хөстэй эрсдэлтэй санхүү боломжтой өндөр өртөгтэй харгалгаануудаа санхүүжилтийн илүү олгоод харин арай жоохон бага зардалтай бараг гэрээр имжилж болох ч юм уу тий. Эсвэл ойлгомжтой нэг 500,000 дотор имжилж болох хэмжээнүүд их нь болохоор даатгал оролцоо болж байгаа л гэсэн тийм л санаа агуулж байгаа юм шиг байлээ. Одоо бүр ойлголоо. Ер нь тийм юм. Тэнгүүд нөгөө нэг үүдэн имлгүүд гэдэг байгаа нэг санаанууд чинь тэгж явж байгаа байхгүй тий. Чин зөв юм байна. Тэгвэл улс бас зөв л харж байгаа юм тий. Манай Монгол улсын ер нь бодлого бол сайн штэ. Тэгээ гүйцэтгэл дээр ганц хоёр бүтэрч гэлээд болохоос ер нь бол тэгээ шат шатны асуудал үүсэн шүү дээ. Тэр нь бодлогын хэмжээнд бол амар зөв хард юм санагддаг. За одоо мэдхгүйсэн сэдвүүд талаар сайхан дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо. Ойлгоцтой би нэг юу болоод байгаа юм бол гэж бододсон чинь нэг юм пост мост хараад идэв яа. Тэгэхээр дараагийн сэдв маань юу гэхээр юу байгаа юм л та.
сүүлийн үед одоо дэлхийд даяараа л одоо AI хиймэл оюухан гэж хошуурч одоо тийм юм бүү нэршилж одоо хурал юм араас олон залгаал те. Тэгэхээр энэ та бүхний салбарын нэмлэгийн салбарт энэ юу хэр одоо шинжилт авчирх юм хөнгөвчилж чадж байгаа юм уу? Шинжилгээ онцлогоо янз бүрийн үзэгтэй. Хүнээс арай хурдан бол туслах хийж байгаа юм уу? Зарим салбарын орон тайг байхгүй болох юм уу? Улам нэмэх юм уу? Ер нь нэгэд энэ давлгаанд нэмлэгийн салбар яаж явж байгаа вэ? Одоо эмнэлгийн хамгийн өндөр зардлуудын нэг нь мэдээж хүн бизнес хийж байгаа хүн зардал танахыг бодож шүү дээ. Хамгийн өндөр зардал гарч байгаа нь эмчнэрийн зардал. Эмчнэрийн цалин. Яг л тэр хүмүүс чинь нарийн мэрэгтэй хүмүүс байхгүй. Өөр хүн чадахгүй байхгүй. Тийм. Тэр хүний хийдэг юмыг өөр хүн чадахгүй учраас гэж. Тэнгүүд AI дээр одоо онцлогоон дээр ч юм уу юун дээр ингэж хийя гэдэг ингээд гот. Яг хиймэл оюун ухаан гэж хэлэхээр хэмжээний биш. Зүгээр л одоо лаборатори дээр чиний цусч гарч ихэд ийм байх шүү. Ийм хэмжээ ийм байх. Их байн бага гэдэг хэлж байгаа адилхан хэмжээнд л одоо ашиглагдаж байгаа. Одоо Монголын хэмжээнд төвшин жоохон доогор юм. Монголын хэмжээнд үүдээ тэний цусны чинь цагаан эс чинь 50-70-ийн хооронд байх хэвээр. Тэгсэн чинь тэний хэмнээ гарцсан байна гэж улаацсан байх шүү гэдгийг ингэж гаргаж ирж байгаа. Хүмүүс л автоматар гарч ирж байгаа байхгүй юу? Ямар ч лаборатори. Тэр гарч ирж байгаа гэсэн чи хиймэл оюухан биш байхгүй. Одоо Монголын ашиглаад байгаа шатлал нь тийм байгаа байхгүй. Тэгчээд нөгөө зураг харангууд дээр зурган дээр чинь нөгөөсөө ингэж хэр өргөн хүн харахад л ойлгохоор юм байх чинь энд нэг юм байна. Энд нэг юм байна. Зөв үү гэд асууж байгаа юм байна. Тэнгүүд Монгол одоо юу гэдэг болдог болвол тий нэг 3-4 сая төгрөгийн цалинтай эмчнэрээ бүгд ингэ байхгүй болгоод нэг AI тавиад нэг зур тамга дардаг эмчтэй болсон. Тэгэл бүгд яриа хичээл амар гоё байхгүй. Зардал хэмнэж шүү дээ. Тийм үст. Одоо тийм ч очоогүй. Дэлхийд даяараа тий шат руу очиж мөрөөдөж байгаа. Гэтэ ялангуяа Монгол бол арай их. Дэлхийд даяар нэг орсон ч гэсэн Монгол бол нэг дэлхийдээ нэг хэдэн жилийн дараа л орж ирэх байх тий. Дэлхийд даяараа үнэхээр хандлагачлаа гэж бодоход тий энийг хаалгаг хийх гэдэг тэгэхээр бас хэцүү. Хүм болгоныхаа хэмжээ дамжаан өөр онцлогтой байдаг шүү дээ. Хаалгаа хийх хэцүү. Тэг магадгүй Да Винчи гэдэг бас нэг өөр нэг хаалганы аппарат тий тэрийг Японоос нэг хүн манайхтай онлайнаар харьцаад 0.1 секундын делитейгээр дурангийн мессеж хийхэд бол окей болж байгаа байхгүй. Интернетийн хурд байж байгаа Японц хийсэн шүү дээ. Нэг хотоос нөгөө хотод роботоор нэг хүн робот өдөртөө ингээд хаалгааг хийж болж байгаа байхгүй. Интернет нь хурдан учраас чадчих шүү дээ. Монгол жишээлбэл тэрийг хийж чадахгүй шүү дээ. Дэд үтсэн болоо. Бэлэн болоо. Тэр аппаратнаас амар үнэтэй. Гэтэ бас арай болоо. Тэгэхээр AI-аар лабораторийн хариуг гаргаж байгаа. Таныг бүдүүн мөр тонхоо нь хэлж байгаа тий. Та өвчтөө нүгөө нэг хин ч хэлэхээр юмыг бол тэр ингэж гаргаж ирэхэд бид нэр одоо AI гэж яддаг байхгүй. Чи зөвхөн програм шүү дээ тий. Програм хиймэл оюухан хоёрыг ялгах хэрэгтэй. Хиймэл оюухан чинь чиний өмнөөс өөрөө бодоод цааш нь давж сэтгэхэд чамд гоё хариулт гаргаж өгч байгаа ч юм уу. Чиний өмнөөс юм хийж өгч байгаа бол наад чинь хиймэл оюухан байж болж байгаа. Одоогийн манай Монгол ашиглаад байгаа AI гэдэг юм чинь зүгээр л ямар ч програмыг гаргадаг юм гаргачингуудаа тэрийг хиймэл оюухан гэж хэлээд байгаа байхгүй. Эсвэл зүгээр нэг энд нэг юм байна гэдэг чиглүүлж өгч байгаа ч юм уу тий. Зүгээр тийм жоохон шошго маркаар PR болчоод энэ үг үгдүүл энэ үг одоогийн байдлаар бол тийм. Арай болоогүй. Арай ер нь AI чиний зургийг чи хариуг уншиж болохгүй шүү дээ. Нөгөө coin шиг байхгүй. Хууль байхгүй лаа гэж чи coin гаргалаа гэд би хууль зөрчиг гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэр чинь төсөөлөх юм байгаагүй гэх тэрнтэй адилхан байхгүй. Монгол улс дээр одоо эмчийн оронд AI хариу бичиж болохгүй. Яг хөө suggest хийж бол. Зүгээр энэ чинь санал болгож ийм бэ нү гэдэг санал болгоно. Тэрийг нь бас л имжил хийж байгаа. Тэр эмчин тэрийг анзаарахгүй орхихгүй юу гэдгийг тэр AI сэргийлж байгаа гэх юм уу яаж байгаа. Тэнгүү тэр эмчин өөрөө муу өмч байх юм бол AI хуганд ороод явах болсон эрсдэлтэй тий. Тэгэхээр ялтчгүй л сайн эмчил өөрөө тэрийг ихтгэлтэйгээр хариуг нь бичдэг байж ш тэр чинь өөрөө түүш өгч байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд хиймэл оюун ухаан Монголд орж ирээгүй байгаа эмнэлгийн салбар дээр. Орж ирсэн гэдэг тэр нэг програм ч гэсэндээ тий тэр оюун ухаан биш шүү дээ. Програм ч гэсэндээ байсан дефолт зүйл юм тий. Тийм дефолт зүйл. Зүгээр шатлаа нэрийн жоохон өөрчлөөд энүүгээрээ жоохон гоё PR хийж байгаа л байхгүй. Ойлголоо. Одоо бүр сайхан асуулт үргэлжлүүлэх хад дэлхийн шиг хандлагаар цаашдаа ирээдүйд одоо нэг зарим эмчийг орлохоор юм хэдэн жилийн дараа дэлхийн нийтэд одоо глобал юу болж ирэх болчиг хандлага нь. Одоо яг нөө хиймэл оюуханы чадахгүй ганц зүйл нь гэсэн чинь манай урлагийг хийж чадахгүй гэжсэн шүү дээ. Тэ. Тэгээ урлагийг хийж чадахгүй л дээ. Гэл air power-с ч
Одоо хамгийн түрүүнд дуу бичээл зургийг зараад бүх юм хөлчихэд шүү дээ. Тэнгүүд одоо дараагийн хүндрэл нь хүн имжлэх байхгүй. Олон нөгөө өвчтний нүрийг харсан эмч чинь те та арх уудгүй гэхэд үгүй гэхэд нь ууд юм байна гэж дотор бодоод халаа харцж байгаа байхгүй юу? Тэ жишээлбэл та имээ уусна гэхэд эм чинь уусан гэхэд уусан бол энэ чинь ингэхгүй шүү дээ. Битээ бодлоо гэдэг нөгөө хүнд хэлж чадах байхгүй. Нүрийг хараад. Тэнгүүд AI чи тийм юм бүгд юм ярихад нөгөөх нь ямар сони эрээр зочих байхгүй. Арх уудгүй бүртлөөс имээ ууцсан гэдэг. Тэгээд энэ зүгээр болохгүй. Ямар сони энэ ямар хоор гэсэн ч юм уу те. Одоогийн нөхцөл байдал дээр бол жоохон тийм төвшөнд байгаа юм байлээ. Тэгээд яг мэдээж нэг хүмүүс одоо бараг л нэг хотлоо ярддаг бичиг мичиг хараад нүрийнхээ экспрешнээр нэг хотлоо ярьж ийн гэдэг нэг хэмжээж ч юм ингэж имчилдэг болох юм уу те. Энэ л юм хэцүү асуудал байхгүй. Гэтэ мэдээж их бага хэмжээгээр онцлогоон дээр имчилгээнд дээр зөвлөгөө өгч байгаа. Хэмэл оюун ухааны давуу тал нь онцлогоон дээр тий магадгүй энэ кейс дээр ямар имчилгээ вэ те ийм симптом дээр ямар өвчин бий болох гэдэг юм дээр дэмжлэг болж магадгүй хүмүүс тэр гадаа болж байгаа. Харин яг нөгөө өвчтөнтэйгээ хаалгыг хийх хаалган дараах асаргаа сувилгаа тэр хүнтэйгээ уулзаж ярих те тэр хүнийг итгүүлэх хөдөлгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй хэмэл оюухан бол энэ дээр одоохондоо олцдохгүй байна. Тэгэхээр энэ яг ингээд бүр Америкийн нөгөө өндөр цалинтай лаг эмчнэрийг ингээд тэд чинь бараг л сарын тэр өдөр авч байгаа хүмүүс уу штэ. За жилийн тэр өдөр авч байгаа хүмүүс уу штэ. Тэгэнгүүт тэр өндөр цалин мэдээж AI-аар хүмүүс хэмнэл гэсэн хүсэлтэй байгаа. Тэгэхэд л одоо олж чадаагүй штэ. Хэцүүлэх лээ. Бүр тийм хэмжээнд орж ирээд үнэхээр хэмэл оюухан болоод орж ирээ тантай яриа зөвлөгөөг нь асуумжийг аваад тантай жөөглөө тий. Тэгснэ таны ингээд одоо зүрхчийн асуудалтай байна гэдэг хүн чинь тэр үнийг хийх ёстой шүү дээ. Хүмүүр юм айлах хэрэгтэй байхгүй тий. Наа зүрхчин үнэхээр болох шүү дээ. Чи тэгээд яаж өвчүүл яах юм бэ? Надаа имлэч чи гэж хэлдэг байх хэрэгтэй. Чи эмч хүний нөгөө өвчтөндөө ойлгуулах чадамж авах. Загнах нэг загнах хэрэгтэй. Гоё хэвчээд нэг хэлцэх хэрэгтэй. Жохон асуудалтай хүмүүс ба жохон муухай ч дээ. Тэд нартэй ч гэсэн бас яг таарч хацах хэрэгтэй. Тийм ээ тий. Бас юу ингэж хит нөгөө нэг буухалт хийгээд байхгүй тий. Хүнийхээ зандан тааруулаад хүнийхээ зандан тааруулаад ярьчих хэрэгтэй. Тэгээ одоо хүний шинжилгээ дүгнэлтийг нь хүртэл ингэж баазаж ингэж явахтай бол ашиглаж болно. Гэтэ тэр чинь бас биш програмлахгүй. Өөрөсөл тийм л угаас лагал програм баг. Одоо нөгөө компьютерийн хүчин чадалтай амарлаа болсон байгаа шүү дээ. Амарлаа програмд ашиглаж байгаа ашиглаж. За ойлголоо. Одоо ингээд би зүгээр ингээд нэг шин төгссөн ч юм уу залуу хэмжээлийг бодчих л доо. За тэнгууд дахиуччод за танад ажил орё гэж бодъё. Тэгээ ажил орчлоо. Тэгэх юм бол одоо энэ танад одоо ямар шат дамжлагаар дамжаад ер нь ингээд таасаа дөрөв ярианд дөрцөхгүй мөнгөн гүрийн хүн чинь сайн ингээд тэгжсэн шүү дээ. Тэр шиг тийм болохоор ер нь ямар дамжлага дамжид. мөнгөн гүрийн эмчний ер нь бол брэнд болж байгаа тий. Тэгэд би үүтэй шинэ орсон байлгээд юу дамжиж яг тийм хүн болж байна. Яг хоо хүний нөөцийн захиралтаа бид тэр чинь санхүүгийн захирлаас шүү дээ. Даваа тал жоохон муудалцсан байхгүй. Яг хурал дээр ярьж байгаа ирээн. Наад дурак гэж чинь сургаж яах гэдэг юм бэ? Тэд нөрөөр гадаад руу явуулаад ингээд тэгээ тий. Цалинтай. Дээрээс нь гадаад руу явуулаад сургаад. Тэгээ хурж ирээд нөч нэг явдаг л яах. Нүгдэх нь. Үгүй тэгээд юу сурахгүй ингээд суугаад ажиллаа хийгээд байвал яах юм? Юу сурахгүй л яах юм? Яг бодит ирээ болчихсон байхгүй. Юу гайхаад. Тэгсэн чинь санаа нь хүмүүсээ байнга сурч явах хэрэгтэй. Тэр хүмүүс юу сурахгүй байх юм бол эрсдэлтэй байхгүй. Нэг байгаа байх байранд очивол эрсдэлтэй байхгүй. Эсвэрээ тэр хүн чинь өөрөө сурыг хөгжий гэсэн хүсэлтэй байх юм бол юу чинь ажил тавахыг үгүйсэхгүй. Магадгүй яагаад юм ч болсон юм. Нүдэн дээр чинь өөр дотны алдсан юм уу? Гэр бүл чинь удмын хүн байсан юм уу? Эсвэл мөнгө олох гээд байгаа юм уу? Яагаад юм ч болсон юм. Хүний төлөө гэсэн сэтгэл өгч байна шүү дээ. Тийм үстэй. За окей. Дөнгөд нь чи хаашаа явах гээд. Чи дөнгөж сурсан эмч чинь зөвхөн эмчлэх. Нэрсдэг байхгүй. Мэдээлэлээрөө дотроо хагалгаараа гимтлэрөө ерөнхий юмсэрөө юугаар явах юм. Одоо амар их олон хүмүүс шүдний эмч болж байгаа байхгүй. Жишээлбэл дөнгөд шүдний эмч нэг имплант хийдэг гэдэг утгаараа $100 юмыг сая төгрөгөөр ч юм уу шүдний чинь хийгээд тэрнийхэн төлөө чамаас амар хөнгө аваад нь штэ. Шүдний хот Монгол асуудалтай байл та хөвчлэгтэй. Тэнгүү тэрүүгээрээ би их мөнгө юм байна гэд амар бол эмчнэр одоо ингээд төгснө утахгүй. Монголоор дөрөв шүдний имплант гарч ил бүгд л хоорондоо булаацсан. Тэгээд таны шүдний чинь үзэхлээр л өө ломбтчээ. Өө шүдний утгаш имплант хийчихээ. Өө ингэж игээл эхэлнэ. Юмаа борлуулах гэж байна. Энэ өөр амар
хэцүү шатлах байхгүй. Аа. Тэнгүүд манай хадгаа нь юу юм бэ? Та хайж гадаа. Юу сурах гадаа. Заагаад. Ажлаараа. Гол нь баг болж чадах уу? Зүг. За би ингээд мөнгө хөрвүүлэх ажил орох юм бол маш их сурах юм байна. Гадагшид саялаад тоглоом шиг. Гэхдээ ер нь л гадагшиг сургадаг юм шүү дээ. Гадны орнууд руу явуулж. Ер нь юу гэдэг Монгол улсын мундаг имлгүүд зөндөө олон байгаа ч гэсэндээ гадаад хүмүүс амирх явж шít. Явж байгаа шалтгаан нь нэг нь таруу төхөөрөмж байхгүй нь Монгол. Хоёрт яг тэр сургах хүч нь байхгүй. Яг одоо нэрийн шинээр гарч иж байгаа гэдэг хэдэн зуун ийм имлгийн хэрэгсэл хагалгаанууд болом нэрэлсэл тий өмнө нурагч нь төсөж нээж байгаа хагалгадаг одоо дурангаар хийдэг болчих. Өмнө өвдгий чинь яаж чадахгүйсэн ч одоо өвдгний ясын тарьж авангуудаа төмрөн өвдөгтэй болгоод титанан өвдөгтэй болгоо тий 100 жилийн дараа харахад ингээд Ороссын дараагийн харсан чинь нэг амар том өвдөг төмрөн өвдөгтэй ясч байгаа юм шүү тий. Тэгвэл одоо имлгийн энэ салбар хөгжөөд байна л да. Хөгжөөд байна. Гол нь энэ дээр нь яг Монгол бас ингээд давхар хөгжих энэ юун дээр гадны байгууллагаас тусламж авах. Ор аргагүй юм шүү дээ. Өр аргагүй. Энэ тусламжийн гадны байгууллагаас өөр ямар ч боломж авах. Тэгээд тэн дээр нөгөө төшүүдтэйг очиж гэрээлэн сургалтанд оруулна. Магадгүй тэр дурангийн хагалганд шинийг сурчин тий. Өмнө нь ийм их ийм уучраад имжилтгээс имжлэгээ ийм судалгаа хийгээд ийм амрах хэмжиж болдог болсон юм байна. Өвчтөндөө илүү хялбараар хийдэг болсон юм байна. Тунгийн ноос нь ийм болсон юм байна. Томограф гэдэг чинь шүү дээ. Жишээлбэл томограф гэдэг аппаратыг ингээ хүнд оруулаад шууд ингээд бүтэн үзэж байгаа байхгүй. Ингээд рентген зургаар ингээд 1 2 3 4 гээд секундэд 64 рентген зураг авчих гэсэн үг үүсэж байна. Ингэж аваад 5 минут ч л ингээд дороос нь шиг ингээд бүтэн рентген зураг аваад энийг өсгөж байгаа байхгүй. Компьютер томограф гэх тийм утгатай. Өөр чинь насрыг хортуулж тээ. Тэгэнгүүтээ таны үйлчлэг хаснаа та ив ирүүлнэ штэ. Баяр. Өрцөн цэглэг тийм авч байгаа чинь тэр хүнийг өөрөө хордуулж ийж авч байгаа гэдэг утгаараа сонирн бохгүй. Тэгсэн чинь гадны имлгийнхэн яадаг вэ гэсэн чинь онцгийн шаардлага байхгүй. Энэ томограф авах ямар ч үндэслэл байхгүй. Бити яв. Тэгвэл мөнгө юм чинь чи томограф хавуулчих гэдэг. Үнэхээр осол гэмтэлд орсон тий цус жилийн өөрчлөлт гарсан элэг бөөрөнд нээхэн дээр ямар нэг өөрчлөлт гарсан зөвөр гараад байгаа хүмүүсийг томографт авч ивэл асуудал байхгүй. Зүгээр ирсэн одоо өөртөө чинь нуулзан гудаа тий томограф авахулчих гээд өөрөө чинь хордуулсан гудаа та ирүүлжтэй баяр үрье. Гэт хортуулчих чинь амар тэнэг байхгүй. Тэр нь дараагийнхаа өвчнөд нь юу яаж хүүрийн тэж өгч байгаа. Тэнгүүд одоо Монголд жишээлбэл цэжний томограф авахулъя гэдэг томограф авж штэ. Тэгэхэд бүх элэг бүр цөстэй навдаг хортуулж байгаа. Нийтээр нь. Өөй. Тэгсэн чинь баг доозоор авч болт юм байна. За зөвхөн цэж зэсгийг аваад илүү юуг авахгүй. Яг ингээд аваад тэг цэжж наагууд хамаагүй баг доозоор өөрөө хортуулад яг зөрөлтөд уушгаал харчиж байгаа байхгүй. Илүү сах шаардлага байхгүй бол. Тэгэд ийм юмыг гадаадууд ингээд хэрэгжүүлээд эхэлсэн тий. Тэр манайх бүтнээр нь авчлаа. Ямараа бол ямар ч хорвоо. Ямрааг бол авахд ч өөрөө magnetic resonance interference гэж ярьдаг байхгүй. Магнитээр ингэж өрөж ийн гэж байгаа. Үнэхээр төмөршүүд чинь мулт хосдгүй бол магнитик ямар ч асуудал байхгүй. Соронзоо илзүр томограф авчиж байгаа. Гэх мэтчлэн та бүхэн одоо жишээ нь би ингэж шинэ ажилтан болоо орвол ингэж юм сурахад явах нэ тий. Шинэ давхар хөөж тийм ойлголтыг би авлаа гэж бодож байна. Яг энийг асуусан би ихлээр нөгөө хүмүүс их сургадаг. Та маань ажилд орох юм бол сургад бэлэн үү гэдэг асуулт чинь яг нөлөөлөлтөө тэгэл асуусан юм. За одоо ер нь цаашдаа ирээдүйд тий ямар салбар руу орох гэж байна. Зарим хэсэг байхгүй гэж та ярьжсэн шүү дээ. Ирээдүйн чинь хадлага нь юу вэ? Шинээр хүрээгээ яаж тэлэх гэж байна? 10 жилийн хугацаанд бол одоо сая имлэг барилал гэж ярьж бид нэр ярьж байгаа бол хоосон зүгээр нэг юм балгас байж байгаа. Одоо яг энэ одоо л имлэг боллоо гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ бид нэр одоо салбарын нэснэрээ хүмүүст илүү ойрхон эрүүл дээр нь хэмжилдэг анхаарлыг хандуулдаг болёо. Тэр хүмүүсийг ямар нэгэн асуудал гарахад нь бас хамгийн хялбар аргаар нь мөнгөтэй шийдэ гэдэг энэ систем явж байгаа. Бид нэр цаашлаад дахиад 2 салбар нэ гэсэн бодолтой байгаа. За. Ер нь зорилго нь юу юм бэ гэхээр эмнэлгийн систем гэж нэг юм байна. Эмнэлгийн дата гэж нэг юм байна. Тэнгүүд магадгүй та өнөөдөр энэ чинь тийг авахулчлаа гэж боддог тийм мөнгөнгөр эмнэлэг дээр. Тэгээ маргааш та MG Pro гэдэг цирк ажуудлын салбар дээр очиход таны зургийг харж байгаа байхгүй. Шууд. Тэгэхээр та онцгийн шаардлага байхгүй бол өөрт ойрхон салбар дээр очиод ерөнхий
нөхцөл байдлаа ойлгож шүү дээ. Тэгээд цаашаа явах замыг чинь заадаг чинь. За энэ чиглэлээр явах юм биш үү? Энэ шиг ингэж хандаж яваарай гэд. Тэгээд тэр одоо дотрын эмч үзүүлэх хэрэгтэй байна та. Манай энд эмчийн нэрэнд үзчих болно. Байхгүй хам бол тань би энэ эмчтэй цаг авдаг. Одоо болдог бол нэг эмчнийхэн зэнаагаар хамаарад энэ 30 мянгаар үздэг, энэ 50 мянгаар, энэ 70 мянгаар үздэг ч юм уу болгоч байна л дээ. Одоохондоо тийм төвшин очоогүй л юм байна. Тэгээд тэр эмчтэн цагийг авч өгөөд нэг унтуулгын нэг өнгөө өгдөө штэ. Мэдгүй. Та нөгөө шүтээ хавлах гэсэн чинь наркосонд орох уу гэсэн чинь яадаг чи үнтэй юм уу нүгүн юм уу гэд чинь үнтэй яадаг гэсэн чинь тань руугаа тариад ингээд мэдээ алдвал гэдэг үнгүй яадаг гэсэн чинь алах гарч унтуулна гэдэг ухаан алдсан уусна гэж байгаа байхгүй тэр шиг ингээд эмчнэрийн нөгөө нэг та сайн үзүүлэх юм ямар үзүүлэх юм бэ гэдэг ингээд асууж чинь тааруулж өгөөд өөрийнхөө хэрэгцээд байгаа магадгүй дотроо нэрсэн дотоодж болно шүү дээ магадгүй хотоодороо нэрсэн эсвэл нөгөө хол зуугаар нэрсэн ч мэлэг бүр рүү хавтарлуугаар нэрсэн гэж эмчлэж болно шүү дээ. Ямар хуу шатлал юм бэ тэр холбож өгдөг тэм системтэй л эмлэх бол. Тэгэхээр тэр хүн чинь одоо олон эмч хэсэж явахгүйгээр бүгдийг бэлдэж өгнө гэсэн үг тань дээр. Бүх төрлийн эмчнэрийг гэрэлж өгнө. Бүх төрлийн эмчнэрийг бид нэр авчирч өгнө. Танд шаардлагатай байгаа анхан шатныхаа онцлогыг хийж өгчөөд та цаашаа яах юм бэ гэд хийж өгчөөд хагалгын шаардлагыг хийж өгнө, эмчилгээг хийж өгнө. Тэгээд буцаад хаалгаа дарах асуудлыг шийдэж өгнө. Ийм л цогц систем бий болгох зорилготой байна. Тэгэхээр салбартынхаа нэг нь бол сөрөл гэж харж байгаа. За. Одоо ойрын хугацаанд нэг ятайхан сөрөл хийж явах бол яг үнэхээр шаардлага байна. Бүр олдохгүй шүү дээ гадуур. Хүмүүс би тэгж яриасан. Манай нэг судалгаа гаргаснаар хүмүүсийн амар том асуудал нэг нь сэтгцтэй байгаа юм л да. За. Уулзсан 10 хүний баг 5 нэрнээ судалтай. Унтсан ч амрахгүй байна. Унтсан ч ядраад байна. Нойр өрөхгүй тий шүн. Шинэ нойр өрөхгүй. Чинь л нэг юм болохгүй байгаагийн мессеж тий. Тэнгүүд нойрны асуудал байна. Энийг хийн шийдэж байгаа. Гэхдээ чинь цаашлаад нөгөө нэг стресс болно. Стресс чинь архилт болно. Тийм. Эсвэл дэгсийн тоглолт болно. Магадгүй бүр хард амих мөх ч ингээ яг үсэхгүй мэдэхгүй байна. Эсвэл зүгээр галзуурчин. Солиороо стресстэд нөгөө нэг мим аваа олчих шүү дээ. Ингээд харьлал хүү бата гэдэг бүр сонсгоо олцсон тий. Бид нар мэдэхгүй шүү дээ. Гол нь бүх юм жижигээс эхэлдэг байхгүй. Бүх юм жижигээс эхэлдэг байхгүй. Багаас эхэлдэг. Таны орой нойр өрөхгүй нэгдэс чинь болол та ядам та стресс нь магадгүй архинд орно магадгүй сэтгэлгээ дараанд мэдээлэл дараанд ч юм орно тий. Тэнгүүд энэ бүх юмнуудыг ингэ шийдэх газар байхгүй шүү дээ. Тэрийг шийдэх хүчилт. Why not? Магадгүй таны бие чинь өвдөд байгаа шалтгаан нь та зүгээр л нойргүйсээс болж байгаа. Тийм үстэй. Таны дархлааны чинь амар том хэсэг. Таны ажлын бүтээмж чинь амар томор нөлөөлөх үүс тийм хэсэг байхгүй. Тэгээд нэг солил нэгээд хаалганыхаа дараах хаалгаа шаардлагагүй хүмүүс өдрийн эмчилгээ анхаарлыг гэсэн хүмүүс магадгүй те гэр бүлэрээ нэг жилдээ нэг сайхан эмчилгээг авчидаа гэдэг хүмүүс байдаг байхгүй. Тэр хүмүүсийн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бас нэг одоо байгаа тийм бас солилж бас жоо өөрлөм бодоод байна л да. Нэг энэ цэргийн салбар амар гоёор бодоод байгаа шүү дээ. Гоёор хийх гээд байгаа шүү дээ санаа. Олон улсын стандартыг бариад те нэг юм уудалт байгаа юм шиг мэдэр төрүүлээд гоё үйлчлэгийг хийж өгөөд бүх харин даадаг. Тэгээ тэр шиг л арай нэг жоохон юм гоё гэр бүл family friendly ийм resort хийгээ тий. Имлэгт очиод ийж нүгдсэн байна. Би имлэгт очиж байна гэж биш. Бас гоё орчинтой гоё хүүхдүүд нь ирээд ингээд агаалч идэг. Хажуугаар нэмшиг хийлгдэг тийм байж болно шүү дээ. Амарж ийн гэд имшлэг хийлгэж юм байна тий. Тэсгээр хүүхдгүүгээ би амтмаар нэж болно тий. Бас би зөвхөн унтлаадаг гэд нэг ах ирээд нойрны судалтай байна гэд 7 хоног явсан. 7 хоногийнхан би өглөө өдөр нөрөө ороход бүтэн л унтчихлаа байхгүй. Тэгээд таарсан чинь хурж ил туслаа залгахад нь гарааг бол унтаал босч юм жил унтаал имчилгээ бүр амар зөгчнө гэж байна. Тэгэхээр нөгөө нойрны өр гэдэг юм орцсон байсан боохгүй байхгүй. Тийм хамгийн өндөр хүүтэй зээл чинь бол банк бүсийн зээл биш шүү дээ. Нойрны зээл ахгүй та. Тэгээд нэг шин нойргүй чи даан тэрээ 3 шин унтж төлдөг байхгүй. Тэгэхээр тэрийгээ төлөхгүй яваал байвал чиний биеэс чи идэлээ гэсэн. Дахлаа чи унаал, булчнууд чинь зангираал, хотод чинь өвдөл. Тэгэл ингээл бодол чинь ажиллахаа л тий толгой ажиллахаа л хэцүү болж шин.
нойрны зээлээ дор төлөв явчихаарэ. Ямар амар юм. Амар өндөр хөтөөд шүү. Тэгээ шууд зээл гэсэн. өрөө өгөхгүй шууд эрүүл мэнтэй чи ирдэг зээлээд шүү. Тэр юм аа. Тэгээд энэ хамгийн нийтлэг жишээ болж байгаа. Бүр ямар ч нас харгалцахгүйгээр тэр. Яахаа тэгээд залуучуудынхаа хүн яриаж байгаа юм шүү. Шинжэнгүү мөнжгөө тоглолцоод зүрээс маргааш нь яваад байгаа хүмүүс байгаад ч тий. Харахад аргаагүй. Жохон нас явах тусмал хүн өндөрсөл улам л хэцүү болоод ирлээ шүү тий. Хойд анзарахдаггүй боловч. Тий. За айгүй чухал сэдв байна. Тэгээд нойр, нуруу гээд нийтлэг ингээд залуучууд байгаас асуудлууд л зөндөө байгаа. Тэрийг ер нь гол ганц их гадаа санаа л тэр ихгүй. Тийм ээ. Жижигхэн л асуудал. Тэр асуудал болж байгаа. Өөрөө олчжээвэл сайн байна. Олждохгүй бол тэр нь чинь туслая. Тэр нэг жижигхэн асуудлыг дор дараал яваад. Байнга жижигхэн асуудлуудыг жижигхэн дээр нь л тэгэхгүй ингээл подвол хийсэн чи асар том бар тэмцээд хийжигдсэн ч юм уу те. Магадгүй юм олон хулганы үйлдэл зүйл амиг хэцүү байхгүй. Мэдхгүй байнга шалгаж ийтэ тэр караша. Юу вэ? Ямар амтан байна? Шумуул байна уу? Гамог шүү. Шумуул байл дөрөв зүгцүүлж шүү. Улган байл хэцүү байхгүй. Чи мангар том бар болсон байл дээ. Асуу бэлдэхгүй шүү. Тэр дор шалгаж явах хэрэгтэй байхгүй. Баг магадгүй нэг бамбар шүү. Тэр нэг бамбарын асуудал болохоор яриа амраад те. Баян цуцаг амрах гэдэг. Тэр асуудлыг томорхоос нь өмнө баг дээр нь л шийдчихдэг байх хэрэгтэй. Тэр чинь эрдэс бодис үүсэлж, цусны өршлөж болж, нийлэг бөөрийн ч асуудал болж, архины жингийн хөдөлгөөний бодлын нойрны магадгүй таны зүгээр хеликобактерийн шүднээс чинь живж болж шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Тэр миний хэлсэн зүгээр хамрын засварчны жижиг асуудал таны бүр зүрх толгой гамрын хаараанд орохыг хэмжээнд болгож байгаа бол ухааж гадаа авч байгаа нүд харахуулаад тэр чинь ингээд стрессцэн ядаргаанд орсон ингээд амар ажилтгтай үед ингээд давцаад миний ажил гай болоод байгаа байхгүй. Бүтэмж унаа. Тэгээ дээрс нь бүтэмж амар унаад сэрхийн тулд дэлдүү хангай мэргэлэх гэдэг юм. Өдөөл харин нөгөө оройд нэг кола уугаас сэрэгдэг ч юм уу, кофе уугаас сэрэгдэг, чихрэж сэрэгдэг ч юм уу тийм байсан байгаа байхгүй. Тэнгүүд тийм биш. Одоо бол ингээд их хүчээр дүүрэн сайхан юмсгалах тийм боломжтой болгож шít. Тэ. Энэ жижигхэн ялгаа чинь цаашдаа алсураа амар ихтэй байхгүй. Одоо нөгөө хүний нуруу өвдөж байгаа шалтгаан ганц хөлөө ачиж суснаас болж байгаа байхгүй. Хөл одоо насаараа нэг хөлөө ачиж суудсан. Тэрнээсээ болоод нөгөө дискийн ингэсэн. Тэгээд жоохон булчин зангираад бүг гэл бултарсан ч юм те. Эсвэл уцаа оролдохдоо ингээд оролдоо сурцсан. Ингээд тоглоод одоо багасаа магадгүй ингээд зүг ингээд сууж байгаа юм шүү дээ. Тэд нар тэгэл бүгдээрээ ингээд бүгд тэгэл тэр нь ингээд толгойн өвддөг болоо судсан магадгүй дарагдаал цус мусн очдөг ч юм уу. Ийм эрсдэл болох гэж байгаа шүү дээ. Тийм шүү. Санаанд оромгүй газраас гарч ирд юм биш энэ жижиг асуудлууд. Тийм одоо хөлөө хугалсан хүмүүс түнхний асуудалтай нуурны асуудалтай гэсэн хүмүүсийн шалтгааны нэг удаа олсон чинь нэг хүн дээр олдохгүйсэн байхгүй амар хичээд хүн тэгсэн чинь хөлнийхэн улны гიშгэлт нь нумд гიშирсэн байсан. Тэгээд нэг хөлчний доор нэг юм жоохон нэг нумтай ч тий тэр нум байхгүй болсон чинь нөгөө өвдөг рүүгээ түнх рүүгээ ороод тэгээ нэг орилоод тий тэгээд юу руугаа нур руугаа ороод тэг бүхэн өвдөг байсан. Яац гэсэн чинь тэгээ тэнд нь манай нөгөө шин цолонгос сапат гэдэг тааш тэг тийш нь оловч үлдэрэлдэг байхгүй чам зөрүүлчихсэн. Тэгээ ингээд хараад ингэж үзчихсэн нөө ингээд ошлож байгаа байхгүй. Тэгснэ оловчтой хөх тэр өмсүүлээл таслын цааж өгөл баяртайг л явуулц одоохонд ирээгүй л энэ үр дүн өгсөн болоод ирээгүй баг. Ирээгүй бол хэрүүлж штий. Тэгээд нэг одоо өргөр би юм баахан юм дээр авчиад үр дүн өгөхгүй нэг болооч баг. Тэр хүн нэг л оловч өмсөл явж байгаа нь бол айгүй жоох асуудал шүү. Жоох асуудал бастай. Жоох асуудалтай нөлөөлж байгаа байхгүй. Энд ерөнхийдөө тэнд нөө шуурга болно гэдэг яриа шиг юм болох гэдэг. Өнөөдөр 200 мянган төгрөг ч 300 мянган төгрөг эрүүл мэндийн хөлсийг агуулад магадгүй сэргийн засгийн эмчтэй уулзаад өөрийгөө эмчтүүлсэн нь чамд магадгүй 20-30 сая төгрөгийн хаалганы эрсдэл магадгүй амар том асар их бүтээмж тий магадгүй асар их ойр хавийн хүмүүсийг ойлгох нөлөөсийг ингээд хэмж өгч байгаа юм. За окей цэсний хаалганд орлоо гэхэд магадгүй 2 сая 3 саятай баг одоо 3 саяар авчихсан. Тэнгүүд тэр хаалганд орж байгаа хүн орохгүй байх боломж байсан шүү дээ. Эрт үзүүлээд эрт зөв өмнөлөө юм айтаа ороод тэр нөгөө нэг байхнууд явсан бол магадгүй тэрнийхээ члон болохгүй л. Илгийнхээ зэрэгс нь болохгүй л. Бицээ тусахгүй л тий. Тэгээ эрт үзээд мэдээл одоо мэдлэг гэдэг шүү дээ. Одоо мэдлэг нийгмийн боловсрол гэдэг байгаа зүйл чинь тэр байхгүй. Тэгээ манай хэд чинь одоо манай ажилчид чинь сайн үйлсийн аянаараа гадуур яв сургалтанд орё гэдэг шалтгаан тэр байхгүй. Нийтээрээ л ингээд боловсрол олох хэрэгтэй. Мэдчих хэрэгтэй. Одоо би эмч хүн биш юм болоосоо би өөрийнхөө мэдсэн мэдлэгээ хуваалцахад энэ магадгүй зарим хүмүүсийн толгонд ёнкийг л орох байхгүй. Тийм ээ. Тэнгүүд би мэдээллийг олцсон, бусдад түгэх хэрэгтэй. Өөр чинь ярьж өгөх хэрэгтэй. Магадгүй өөрөөс цааш тэр хүмүүс юм мэдээд би нэрээ
витамин D-гээ уух хэрэгтэй шүү. Тэгс нөгөө уудаг байсан хүн би хамаагүй хэвчээ явж чинь витамин D илүүдэл чинь бүр хортой байж. За. Нөгөө D хомсдолтой гэж тэр хүмүүс тэрийг уугадаг байхгүй. D-гээ илүүдэл нь баг хомсдлоос илүү хортой. Яг яа би мэдэхгүй байна. Гэтэ ходоод өвдөн, зүрх дэлсэн, толгоо өвдөн, гүйлгэн яаны нэгэд бүр амар юм хордог. Тэгээ тэрийг имжлэх гэдэг имжлэхээ байхгүй. D-гээс одоо нөгөө ихтсэн байгаа витаминыг багасгах юм их зү шүү дээ. Чи баг л гормон шиг юм байгаа шүү дээ. Амар их зоохгүй. Тэгээд тэрийг ингээл хянуулаад явж хахад нэг 40 мянга төгрөгөөр үзүүлэл би D, кальци, бодис минийх зүгээр нэгэл болоо шүү дээ. Тэгэл минийх тутсан байсан байна. Одоо би уучаа. Минийх илүүдэх гэж шүү дээ. Энийгээ багасгая. 100-аа сайхан дэгээ авчаа гэдэг. Авандаа өвтөг ч юм уу те. Өөрөөгөө сайхан тосолж байгаа дээ шарж өвтөг ч юм уу. Тийм соёлд орж болно шүү дээ. Why not? За тэгэхээр өнөөдрийн Сансуу подкастаар одоо мөнгө гүр эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал хүрэл за бас MG Pro ертөнц зэрэглэх төвийн гүйцэтгэх захирлаар давхар ажиллаж байгаа. Энэ одоо залуу захирал маань оролцлоо. Тэгээ өнөөдрийн яриа их сайхан үр дүнтэй боллоо гэж бодож байна. Яагаад тэгэхээр та бүхэнд бас заримдаа ингэ нэг юм энэ нэг юм байгууллага сурчлаад байгаа юм гэж тийм сэтгэлээ төрж магадгүй. Гэхдээ энэ тийм биш үү. Миний харж байгаа бол одоо айгүй их нэг мэдлэг олж авлаа. Мэдээл ингэх ёстой юм. Яагаад өрчсөн сэргийлэх ёстой юм. Хүний хамгийн чухал зүйл чи эрүүл мэндэ гэдэг шүү дээ. Энэ дээр яагаад анхаарах ёстой гэдэг энэ бодит жишээ кейс за бас тэр нэг өөрийнхөө жишээг оруулаад зөндөө гой сэдвүүдийг хамруулан ярьж өглөө. Эрүүл мэндийн салбараа тэгээд яагаад одоо баг дээр нь гэж баг зардлаар дараагийн 20-30 сая корлж хаах ёстой гэдгийг бол маш сайн ойлголоо. Би тэгээд өнөөдөр яринаас үүдээд гээд ерөөсөө л тэ удахгүй одоо нэх хойш нь тавилгүйгээр одоо шинжилгээнд өрсөн шинжилгээнд бүр ормоор санагдаж байна. Яг бол юу ч болох юм бэлээ. Тэгэхээр ингээд ойр тойрныхоо хүмүүс нэтэртэй хэлээд энийг цааш нь төвөөгээд яг энийг та ингээд сонссон бол тэнд хэрэгтэй болоос яг эндээс сонссон зүйлээ бас найз нөхдөд ажлын хамт олонтой яриулах зүгээр байна. Заавал одоо MG Pro төв ч юм уу энд өрсөн сэргийлэх дор гэж байгаа үг биш. Зүгээр л ерөөхдөө энэ мэдлэг аягүй чухал шүү. Та ингэснээр мэдснээрээ өөрийгөө хамгаалж өөрийгөө мэдэрч ямар зүйл нь асуудалтайгаа мэдээд гэр бүл бусдыгаа хамгаалах аягүй чухал дугаар боллоо гэж үзэж байна. Тэгэхээр манай Сансуу подкастын хамгийн анхны баг 2 цагийн дугаар болж байна. Өмнө дандаа л цагийн дугаар 40-50 минутын дугаар өгсөн. Тэгэхээр ингээд цаг гаргаад одоо энэ олон жил ажилласан мэдлэгээс харамгүй бид бүхэнд манай сонсож байгаа подкастыг сонсож байгаа хүмүүст төгөөж өгсөнд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд санаа суй. Ирүүл байх санаагаа бас бодъё. Та бүхэнд нь бүгдээр нь ирүүлэхийг хүсье. Ингээд энэ одын дугаарыг төвлөрүүлж байна. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.